Зя бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгэхээр амлсан ёсороо подкастаа ингээд хийж эхлүүлж байна. TBM подкастд маань давтай морил. За тэгээд манай өнөөдрийн зочноор бол өнөөдрийн жоох ер нь бүх дугаарын зочноор бол өөрийнхөө ашигтай явж байгаа сурагчдыг оролцуулна гэж ярьсан. За энэ дунд бол тэ маш олон төрлийн мэрэгжлийн, маш олон төрлийн ажил хийдэг, маш олон төрлийн хүмүүс байгаа. Тэр хүмүүс маань одоо ашиг хийгээд эхнээсээ эхэлж байгаа. Ер нь бол тодорхой хэмжээнд үр дүн үзүүлээд гаргаад эхэлсэн хүмүүсийг оролцуулж тэдний туршлагыг хуваалцах гэж одоо энэ подкастыг хийж байгаа гэсэн үг. За тэгээд за зочинтойгоо танилцахаас өмнө ерөнхийдөө энэ подкаста хийх болсон шалтгаануудыг хэлье. За тэр нь юу гэхээр за хамгийн нэгдүгээр ингэх гээд байгаа юм. Одоо энэ подкастт оролцож байгаа одоо чи тэ та. Тэгэнгүүт энийг үзэж байгаа хин нэгэн хүн энэ хоёр хүн ингээд юм зан чанарын хувьд тэ огтлцох хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол тэр хүнд их хэрэг болно. Тэр хүнд өөрт тулгарч байгаа асуудлыг өөрт үүсдэг алдаагаа засахад одоо за би энэ чинь энэ хүнтэй адилхан хүн шүү дээ. Тийм учраас энэ хүн бол энэ алдаагаа засаад ерөөхдөө ашиг хийгээд эхэлчихэж байгаа юм. Тэгвэл би бас энэ дээр анхаармаар юм шүү гэдэг сэтлийг нэгдүгürt авч ивэл тэр хамгийн гол зорилго. Тийм. Одоо юу гэдэг нэг 50 хүмүүслээ гэж бодоход нэг нь бол төстэй хүн байх боломжтой тийм. Тэгмээ тэр нэг хүнд л туслах маань хамгийн ихний зорилго болчихдог. Түүнээс за тэрийг хошоор. За тэгэнгүүт дараачих нь бол бас энэ YouTube сувгийг бас эхлүүлж захтаа хэлжсэн. Жохон тайван баймаар энэ тэгэхгүй бол нэг Монгол ярилжаачд нэг тийм 3 сая хүн хамт дээр асар олон ярилжаачд энэ божигнсан зах зээл байгаад байна. Тэгээ энийг жохон тайван байлгыг жохон энгийн харъя те гэж бодож тийм энгийн байлгах үүднээс бол хийж байгаа гэсэн үг бас нэг талаараа. За тэгэхээр одоо юу гэдгийг одоо бусад арилжаас юм харуулцаа бусад ихээр ингээд айгүй олон хүнийг яваад гэж байгаа. Зүгээр миний л харснаар бол ингээд айгүй их мөнгө харуулаад тэгэл тэр мөнгө хараад хүмүүс амар хайперч байгаа. Гэтэл миний бодлоор бол заавал тийм амар овоож уцсан баян байх ёстой юм уу? Эсвэл бол хүн эхний ээлжинд өдөртөө ингээд ашгуудаа тодорхой хэмжээнд хийгээд амьдралдаа нөлөөлүүлж эхлээ тэрний дараа тэр том үр дүнд хүрэх ёстой юм уу? Тийм үе шаттай ёстой юм. Эсвэл бол нэг $10 нэг гай $100,000 мөрөөдөд хэвтээд байх юм уу те гэдэг тухай одоо эхний ээлжинд тодорхой хэмжээнд тогтмол багч гисэн ашиг хийдэг болж иж дараа нь тэр 100,000 200,000 ярина гэдэг утга санаагаар хийж байгаа гэсэн үг. Тийм ч учраас одоо ингээд манай подкастт орж байгаа хүмүүс бол амар ингээд баяжцсан амар том үр дүн үзүүлсэн тийм хүмүүс гэсэн үг биш тий. Подкастт орж байгаагаар эхэнд хамгийн ихний дугаарт орж байгаагаар хамгийн мундаг гэсэн үг биш. Хамгийн сүүлийн дугаарт орж байгаагаар хамгийн муу гэсэн үг биш тий. Тиймэрхүү учиртай шүү. За тэгээд дээрс нь хэдүүлээ ингээд гоё үр дүнг хадгалж үлдчихэж байгаа байхгүй. Одоо сургалт маань ингээд эхлээд явцсан. Тэгээд одоо сурагчд маань яг тодорхой хэмжээний хэсэг бүлэг хүмүүс маань бол зарим нь идэхгүй болоо явцсан, зарим нь ингээд яг ингээд тунаад үлдэж штэ. Тэгээд энэ хүмүүс маань одоо ямар хэмжээнд очиод байгаа юм, цаашдаа ямар хэмжээнд очих юм те. Тэрийг ер нь үр дүнгээ ингээд авч үлдэж юм те. Бид нар одоо YouTube сувг дээрээ ч юм уу те. Дараа нь бас дурсгалтай штэ. Тэр батгаараа. Гэх мэтлэн. За тэгэл мэдээж бол арилжааны тухай ойлголтыг хүмүүст өгөх мөх гэдэг ойлголтууд бол мэдээж байгаа те. Тийм иймэрхүү зорилтуудтай энэ подкастыг хийж байгаа гэж ойлгож болно. За тэгээд хэрвээ хувийн шин чанартай хэд хувийн шин чанартай асуулт сууж ивэл хариулахгүй байж болно. Эрхээ хэлэх юм. Эрхээ хэлсэн тий. Асуудал байхгүй. Ярмаргүй тэгэл болоод юм. За тэгэхээр хамгийн ихэнд өөрийгөө танилцуул тий. Чи баахан ярьцлаа. За сайн байцгаана. Энэ подкастыг үзэж байгаа хүмүүс одоо эрхэм үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баянбаатар гэдэг. Тэгээд програм хангамжийн мэрэгчлээ. Одоо 38 настай уулуурхай салбарт ажилладаг. 3 хүүхэд яав. Нэг сайхан ихнэрийн 90 хөр инженгийн хүлцээрээ суугаад байж байна. За nice. За нэр нас 38-тай. Нас 38-тай. Ажил программист. Тэг яг миний үндсэн мэргэжил болохоор программист. Гэхдээ би одоо яг уулуурхай салбарт болохоор нийтдээ 10-аад жил ажиллаж байна. Гэхдээ дандаа мэдээлэл технологи чиглэлээр гэсэн. Дунд нь бас нэг гадаад руу яваад бас нэг мэргэжлэрээ ажиллаад бас давхар англи курс суугаад тэгээд ирсэн. Гэхдээ эрэхтээ сая 23 оны 10 сард Монголд буцаж ирсэн. Тэгэл одоо буцаад ерөөхдөө ажилдаа ороод ингээд
өдөг хүртэл явж байна да. За амьдралын хэм маяг чинь ер нь ямар вэ? Ер нь амьдралын хэм маяг ер нь компьютертэй л өрхөндөө. Компьютертэй өрхөн. Тий, байнгын нөгөө нэг ажил маань тэр тэгээ дээрээс өөр юмны сонирхол маань тэр энэ байнга компьютер дээр сууж идэг. Ер нь болж үл компьютертэй одоо мэдээж л гэж байгаа. Болж үл ингэ компьютер дээр нэг байнга харилцаатай байдаг. Ер нь бол яг хоо гэр амтай ажилдаа очиод хийх үедээ хийгээ явждаг. Үлцэн үед болох юм гэртэл байх. Тийм сонирхолтой нэг тиймэрхүүл амьдралыг юм байх таа. Болж үл нэг гэртэл байх сонирхолтой. Тэр ер нь бол ажилдаа яваад ирсэн үедээ бол ерөөс байнгын гэртээ компьютерээр орж сууж идэг тий. Компьютертэй бас мэдээж бас миний мэрэгжлийн бас онцлог байна. Яагаад гэвэл мэдээлэл технологийн салбарт ажилладаг бас учраас байнгын өөрөөгөө хөгжүүлж явахгүй бас болдгоо. Одоо ингээд бид хоёр ингээд ярилцаж сууж байгаа нэг програмчлал хэлэн тийч ингээд гараад ирсэн байх жишээ нь. Тиймэрхүү юмнууд байдаг учраас бид нар байнгын болж байгаа судалгаа шинжилгээг бас сайн хийн. Энэ бол бас миний давуу тал болсон болов гэж бод. Яг нэг харилцаа сонирхол эхлэх үед нь бас нэг яг нэг компьютер дээр суугаад ингээд цаг зав ингээд гаргаад ингээд яг нэг юм төлрөө суучдаг болохоор энэ болохоор бас над илүү давуу талтай болсон болов гэж бодож байна. За яг амьдралын маяг асуусан бэ гэхээр ер нь бол түрүүн чи хэлсэнчлэн яг ингээд өөртөө чинь өстэй амьдралын маягтай хин нэгэн байгаа. За тэгэнгүүт тэр хүн одоо би цаашаа өөрөөс юу асуух вэ гэхээр нөгөө нэг заах арилжааны замналыг чинь бол мэдээжсэн. За тэрний дараа бол өөрөө чинь темперамент гэдэг шүү дээ. Сангвиник, меланхолик, холерик, флегматик тий. За тэгээд сэтгэл зүйн бас хэд хэдэн ангиллууд байна. Бид тэрийг одоо судлаад бэлдсэн байгаа. Тэд нарыг асуун. Тэгэнгүүт одоо үзэж байгаа хин нэг юм маань. Тийм шүү дээ. Би бас сангвиник шүү дээ. Би бас одоо шийдвэрээ бодож гаргадаг эсвэл мэдрэмжээр гаргадаг тий. Ингээд яг өөртөө чи ижил төрлийн ижил ажил хийдэг, ижил амьдралын хэм маягтай ч юм уу тий. Яг ингээд гоё огтлцох хэвээр. Тэр хүмүүст одоо өөрөө яаж яг юугаа засч ашигтаа орсон гэдэг нь чухал байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүс тэрийг засан тийм ээ. Тий, тэгж бодсон. За тэгэхээр хувь хүний сэтгэл зүйн одоо төлөв байдал руу орохоос өмнө арилжааны чинь замналын эхлэлийг яриа тий. За яаж арилжаа яг сонирхох болсон яг тэр яг үе нэндэн шалтгаан. Яалч гүн нэндэн шалтгаан бол тэр бол яалч гүн шүү. Анх болохоор яг арилжааг болохоор ер нь яг сонсч байсан. За ер нь бол за Forex гэдэг юм зах зээл байдаг юм байна. За эндээс ингээ хүмүүс ингээд үнийн зөрүүнээс ингээд ашиг олддог юм байна гэдэг ер нь сонсоо мэдэрч байсан. Яг ингээ бичлэн гэж бас орж үзэж байгаа. Тэгээ бас гадаад явахаас өмнө яг зөв нэг coin дээр л гэх юм одоо энэ дэр BNB ч юм уу, эсвэл BTC ч юм уу юм coin-уудын хослолууд дээр спот арилж байгаа хамгийн багт нав хамгийн өндөр дээр нь зар гэдэг үндсэн зарчим зөвхөн бай тийм зөвхөн buy sell гэдэг. Тэр дундаас нэг 20 10 юм уу $20 тэгэл ашиг хийгээл. Тэгж нэг сонирхож ирсэн удаа байна. Тэгэнгүүт яг бүр үндсэн сэтгэл шулуудад ингэ явсан үед л гадаад байж хат. Гадаад байж хатаа мэдээж хэрэг бас мэдээж хүний нутагт болохоор мэдээж бид нар хүний л босод шүү дээ. Бас ажил олдно олдохгүй зарим үедээ бол тэг хүнд зүгээс туулчлага юм л та. Тэр үед л за ер нь урд нь яг сонсч ирсэн юм руугаа нэг орж үзье. Coin гэдэг ийм зах зээл байгаа. Forex гэдэг ийм зах зээл байгаа. За тэгээд ингээд тийш нэг ганц хоёр юм судалгаа хийгээд орж үзэж байгаа. Тэгэнгүүт бас яг өөрхөн мэрэгжлийн давуу талыг ашиглаад өөрөө бүр индикатор хийж хүртэл үзчихсэн. Тэр нь болохоор нэг 1-5 минутын хооронд арилждаг зөвхөн buy sell сигнал өгдөг. Гэтэ мэдээж хэрэг бас өөрөө болохоор үндсэн маркетинг structure одоо SMC ICT өөр юу гэдэг тэр юмнуудыг юм сайн мэдгүй учраас тэр индикатор болохоор би зөвхөн MA cross ч юм уу нэс нэг тиймэрхүү зүйл дээр маркетинг ч юм уу нэс тиймэрхүү зүйл дээр сигнал нь барьж аваад тэгээд арилждаг байхгүй. Арилжиж байсан. Тэгэнгүүт мэдээж хэрэг тэр чинь эцсийн дүндээ 1-5 минут скальпер төрлөө арилжаа болоо авчиж байгаа. Тэгэл 1-5 минутанд л болохоор buy sell гэх тэгэнгүүт за нэг 10 арилжааны 7-8 стоп лосс зөгтөг. 3-4 нь болохоор TP авдаг. Тэгэнгүүт яаж утсан ямар ч том дастай байсан юм бол нэг скальпер төрлөө байхгүй ч байгаа. За тэгээ ер нь за би ингэ яваад байж болохгүй юм байна гэж үзээд яг тэр гадаад байж байгаа хэвчээ ерөөсөө тэр бүр зөксөж. Тэгээ Монголд ирээд бас нэг жоон нэлээд судалгаа хийж байгаа. Яг 2024 оны 1 сараас эхлээд яг Forex зах зээл рүү бүр нэвт орж эхэлж байгаа. Тэгтээ мэдээж эхлээд уламжлал паттерн одоо market structure-ыг ингээд судалж эхэлж байгаа.
Нэг шамдан. Тэгээ шамдан одоо ингээд одоо аагаас нь явартал ингээд одоо яг нэг л хүүхд ингээд алхаж байгаа бол яг тэр шиг нэг алхалтуудаа ингээд шийдэж байгаа. Тэгж явж байгаа л тэгшгэн гэдэг ойлголттой юм сургалтанд сууж үзсэн. Тэндээс бас мэдээж хэрэг бас хөөрхөн. Бас нэлээд бас гүнзгий ойлголтуудыг аваад тэгээд арилжаанд ороод бас ганц хоёр удаа жоохон нэг удаа бас ашиг татаа болтой хийж өссөн. Тэнгүүд мэдээж хэрэг эцсийн дүнд болохоор над профит чухал учраас эхний татаа болт мэдээж хэрэг амжилттай болсон. Дараагийн татаа болтынхаа үлдсэн мөнгөөр би арилжаанд ороход тэрэн дандаа хасахтай байсан. Тэнгүүд нь тэр арилж байгаа болоод дараагийн стратегийг юу судалж эхэлчихсэн. Тэгэл мэдээж хэрэг YouTube ухаал ингээд одоо бидний ч хамгийн судалгааны гараа материал мар YouTube Google хэрэглэж байгаа шүү дээ. Тэгээ Google явж байгаа супер стратеги гэл гараад ирсэн. Нөгөө нэг миний битэр бичлэг. Тийм. Тэгээд тэндээс ерөөхдөө сургалтуудаа ороод одоо тэгэл ерөөхдөө бол нэг далилч тэгмэд одоо тэр нэг хинэж мэдгүй нэг гай яваад шүү дээ. Царай нь байхгүй. Нэг зураг тавьсан. Тэгэл нэг арга барилын хувьд нэг шал өөр юм яриад. Ингээл нэг хинэж мэдгүй нэг хүнээс та яагаад авч юу? Азаа үзүү эсвэл бол яг тэр авах шалтгаан эсвэл байсан уу? Жишээлбэл би ингээд одоо ингээд явсан арилжаануудаа за яг ингээд тухайн үед өгсөн ингээд явсан байна. Эдитгүй текст нь энэ байна те. Ингээд харуулдаг тэр нь нөлөөсөн үү ч юм уу те. Яг юу нөлөөлч үү? Яг уу одоо би нэр нь хэлж болох юм бол сургалт авсан хүнийхээ. Нэр авсан хүнийхээ. Тий, сургалт авсан хүнийхээ. Нэрийн ч яг эсвэл стратегийн ч юм уу. Бодлоо шүү. Үгүй миний сургалтыг авахд гэж байна. Тэрэн дээр ч юм болохоор мэдээж хэрэг юу яаж байгаа юм л да. Тэн дээр чинь яг нэг супер стратегийн бас нэг юу шүү дээ. Баннер дээр нь. Тий. Яг ингээд за одоо олон танигдсан хөл мөнгөч юм байна. Тий. Тунаа байна. За тэгээд нийжүү байсан. За тэгээд очроо байсан. Кайлаа байсан. Энэ стратегиуд нь ерөнхийдөө миний өөрөө өсөөр болохоор тэгшин буюу одоо очрын сургалтыг авч бас нэлээд бас гайг болсон. Бас мундаг залуу да. Тэгээд яг тэрнтэй ингээд яг тэр арга барилаар явдаг байсан учраас яг тэрэн дээр нөгөө сторк дээр гардаг шүү дээ. За ингээд энэ пулбэкийн энэ хэсгийг бид ингээ олж чаддаг болсон. Тий. Тэр нь болохоор надад давхцал бол үнэхээр таалагдсан. Энэ бүх арга барилуудын давхцал шүү дээ. Тийм давхцал. Ерөөсөө л за шилжүүлэгчүүдийн хувьд пулбэк нь яг энэ чинь ингээ давхцчихна. Тэр миний толгойч пак гэдэг. Тэндээс явахгүй бол хүрх газар нь ойлгомжтой тийм. Хүрх газар нь ойлгомжтой учраас. Тэгэнгүүт тэр авах тэр сэтэл нь надад болоод ирчих واخ. Яг л мэдээж хэрэг би урд нь их шимээрээ болохоор тодорхой хэмжээний ашиг бол хийжсэн. Тэгэнгүүт яг пулбэк нь болохоор мэдээж хэрэг очрын юм дээр болохоор нэг хөдөлгөөн толин тусгал гэдэг пулбэкийн хөдөлгөөнүүд болох аргууд байдаг л да. Гэхдээ 2 3 аргаас илүү нэг аргаар бид тэр одоо за өөр ингээл ярил л та. Бид нар болохоор зүгээр хитрхи хүн дээр биш маш энгийнээр хийж байгаа юм бол тэр нь болохоор бидэрт хамаагүй илүү ашигтай болчих гээд шүү дээ. Хинч гараад за энэ дэр ингээ хүрээд ирчих юм. Тэгвэл энэ чи бай. Энэчээс ил гэдэг. Тийм ойлгомжтой ингээл байсан байхгүй тэр юу сторк тэр. Тэгэл за ойлгомжтой. Тэгэл окей, яг өдөөлт нь тэр болсон байна те. Маас болын давуу талууд нэг шүү дээ. Лонаныг арга барьж. Ер нь тэгэл бүх хүмүүсийн арга барил их тусдаа зүйл биш. Ер нь бүгдээрээ нэг зүйл. Тэгвэл тэр хүмүүсийн оролтын цэг бол ямар нэг зүйл дээр мэдээж давхцдаг. Яг тэр давхцал дээр миний фибоос давхцдаг тий. Тэгээд тэр фибо дээр ирэх юм бол ханш явна. Сэтлэх юм бол ханшийн хүрх цэг нь 100% тодорхойлцсон тий. Яг маркет дээр бол 100% гэж юм байх гэдэг тий. Энэ ялчгүй 100% болчиход байгаа. Зүгээр нэг сур тал нь стоп лосс тавих хэцүү тий. Тэгээ юу ачих юм бол мэдээж яг ойгоод импульс хөдөлгөөн үргэлжлэх юм бол стоп лосс тавих газар бол тодорхой. Хэрвээ тэрийг сэтэлчих юм бол даваа тал нь тийш очих нь 100%. Гэхдээ хаана стоп лосс тавих нь бол огт мэдэгдэхгүй тийм ээ. Тийм нэг даваа сул талтай юм байна. За энэ бол маш гоё юу болсон байна. Өдөгч болсон хувилбар маш гоё хувилбар баярлалаа. За тэгээд цаашаа ингээд айгуу гоё өртөнгөө хоёлаа гаргаа явсан тий. За тэрийг бол хойшоо яри. Одоо бол яг гоё хувь хүн рүү оръё. За тийм. Болж байна. Болж. За окей. За тэгэхээр биш үү. За ерөөсөө чи ямар төрлийн хүн бэ гэдэг асуулт дотор сэтгэл зүйн ингээд ангиллаад их байл яриад байв. Мэдгүй байвал би тайлбарлаад өгнө. Тэгээд тэндээс өөрөө сонгоол явчих тийм ээ. За намайг ч одоо манай ихтэй сайн мэдт юм да. За интроверт хүн үү экстраверт хүн. За интроверт гэдэг нь болохоор дотгошоо. Экстраверт гэдэг нь гадагшаа.
За энэ дээр бас хэлэхэд хэцүү юм. Зарим талдаа би болохоор дотгош болчдөг. Тийм. За одоо зарим энэ талдаа наад нэг яг ингэ шүү. Энэ дэр бол яг ингэ яг ингээл ер нь хүний сэтгэл зүйн англиар ингээд хэлүүлэх гэхээр заримдаа бодохоор би тэрэн жив заримдаа бодохоор тэрэн жив шиг буюу хүн болгон тийм зан чанарууд байдаг хөөх. Тэгэхээр өөрөө яг ерөнхийд нь яг авч үзэл нэгийг сонгохоос аргагүй болно гэсэн. Тийм. За магадгүй би илүү гадагшаага гэх юм да. Одоо яг нэг өөрхөн зорьсон зорилт мөрөлт энэ төр юм шууд хэлцдэг. Тэгээд өөрөө гаргасан шийдвэр ер нь хэлцдэг. Би ингэсэн шүү тэгсэн шүү. Тэгэхээр энэ жоохон гадагшаа тал руу хийж байна. Тийм. Бас энэ асуултууд бол арилжаатай холбоо байхгүй тийм. Яг амьдрал дээр ямар байдаг тэр тухайд. Тэнгүүд одоо амьдрал дээр ямар байдаг хүн чинь арилжааныхаа ерөөс шууд толино л доо бараг. За, окей. За экстраверт хүн заяа. За темпераментийн хувьд биш үү? Сангвиник. Хоолрог, нэлээд хоолыг, флегматик. Аль нь вэ? Тодорхойлт нь мэдгүй. Тодорхойлт нь юуг нь уншиж байгаа мартчихжээ. За, сангвиникийн зөө юм энерги өндөртэй, нээлттэй. Ер нь бол экстраверт төрлийн л гэсэн үг. Тэгээ юм өөдрөг, хурдан урамшдаг, сонирхол амархан буурдаг юм. За, тийм товчоор хэлвэл тийм ээ. Тийм. Хоолрог хүн бол шийдэмгий, зоригтой, эрч хүчтэй, түргэн зантай, удирдах чадвартай, түргэн зан асуудал үүсгэж магадгүй юм байт юм байна. За тэгвэл би надад ч юм байна. За. Мэдээ өлгийг бол ер нь бол мэдэн тууштай. Мэдээ өлг нь бол мэдрэмтгий, гүн боддог, гүнзгий мэдрэмжтэй, эмзэг, гүн анализ хийх чадвартай, сэтгэл готрол давтах магадлал өндөртэй. Тэгвэл тэр биш юм байна. Флегматик нь шүү дээ. Тайван тогтун, хүлээцтэй. За түргэн урт гэсэн чи яаж флегматик биш байж тээ. За тэгвэл экстраверт хоолрог хүн байна тийм ээ. Монголчуудаас нөгөө нэг өмнө чинь нөгөө нэлээд хоолыг гэдэг үг их буруу ашиглаж байсан шүү дээ. Тэнэг гэж боддог байсан. Тэнгуүч тэр чинь хүний нэг онцлог л байсан байхгүй тийм. Дөрөв шинж хэмээг. Тийм, темперамент тийм. За экстраверт хоолрог хүн байх нь. За одоо үдчихэж байгаа хүмүүс маань бас дагаад өөрийгөө ингээд шүүгээд яваад тий төстэй байх юм бол одоо илүү өөрийнхөө алтааг олж харах магадлал нь өндөрснөө л гэсэн үг тий. Гэхдээ яг мэдээж хүн болгон сангвиник, хоолрог, флегматик нөлөөлөх шин чанарууд бол байгаа. За шийдвэр гаргалтын үе зөө. За амьдрал дээр, арилжаан дээр ч байж болно. Шийдвэр гаргахдаа ихэвчлэн яг бодож логиктой шийдвэр гаргадаг. Яг хөө логикгүй шийдвэр гаргана гэж байхгүй л тийм ээ. Гэхдээ ерөнхийдөө яг ингээд ерөөс мэдрэмжээ оролцуулахгүй бодож шийдвэр гаргадаг. Эсвэл бол харьцангуй бас мэдрэмж юу гэж байгааг сонсож шийдвэр гаргадаг. За арилжаа гэхээс илүү яг өөрийнхөө амьдрал дээр гэх юм бол ер нь бол нэлээд төлөвлөж гаргадаг гэсэн үг. Алхмуудаа бодож. Яг хөө мэдрэлт шийдвэр гаргана гэхээр бодохгүй байна ч гэсэн үг бас биш шүү дээ тийм ээ. Гэхдээ яг хөө нэг зарим хүмүүс нөгөө нэг заавал 6 дахь мэдрэх хүн илүү сайн болсон хүмүүс ч юм болохоор за яг энэ л юм шиг байна да гэж тэгж гаргадаг усуд бол баг 50 60% янзаас л байгаа. Тийм тэрнээс илүү би болохоор одоо за би энийг ингээд ийшээ тавья гэхэд болохоор бас эрсдлийн тооцоолж гэж гаргадаг гэсэн. Яг магадгүй нөгөө инженер хүн болохоор тэгд юм яа. Тийм бол алхамд ингээд тооцож яг юмд гаргадаг. Ерөөсөө цэвэр бодож л гаргадаг. Мэдрэмж бараг л нөлөөлөхгүй тийм ээ. За би нэг юм хөдөлж авлаа гэж боддог юм бол энэ над юунд хэрэг болох вэ? Яах вэ хийх вэ гэдгээ тооцоолдог гэсэн. Окей. За яаж ашиглах вэ гэдгээ тооцоолж яадаг. Арилжааны үчсэн бас адилхан. Арилжааны үед болохоор бас юу байдаг? Нөхцөлөд өглөөд. Гэхдээ нэг яг олон өөрөөгөө тэгж тэнхтүүлэхгүй тулд тийм олон нөхцөлөөс хүлээдэг. Нэг хоёр хөл нөхцөлөг хүлээдэг. Тэгэл билж байгаа юм болоо. Окей. За экстраверт, хоолрог бодож шийдвэр гаргадаг. За амьдралд хэрхэн ханддаг вэ зөө. За хоёр ангилж байна. За шийдвэрлэх маягаар ханддаг. Эсвэл бол харьцангуй уяатан ханддаг. Уяат. Одоо ингээл яг нэг асуудал тохиолдонгот энийг шийдэж л дараагийн асуудал руу ордог тийм. Эсвэл бол уяатан гэхээр тэрийг энэ асуудлыг за түр хойш тавиад ингээд зохицуулаад тэгэл уяатан. Уяатан тал руугаа. Ихэнх асуудлыг тийм үү? Тий. За. Тэгвэл бас нэг бүх асуудал чинь 1 2 3 гэж нэг ялах боломжгүй шүү дээ. Зарим нь яралтай байгаад байдаг. Тэгсэр нөгөөдг нь тэрнээс хамаарсан яралтай байгаад байдаг. Тэг болохоор мэдээж юм нэр бол уяатан байх хэрэгтэй. Одоо бүхэл юм дэл гэсэн үг л дээ. Ажил амьдрал одоо юу яа бүр томоогоо шийдрүүд дээр ч хүртэл. Энэ бол уяатан л байж байгаа зүгээр. Би болохоор баг шийдвэр
шийдвэрлэх маягаар ханддаг юм баха амьдрал. Яг нэг юм ал энийг л дуусгахгүй дараагийн юм орох аюу хэцүү байгаа гэдэг тийм их төрлийн юм л дээ. Окей. За ийм уяатай амьдралд уяатай ханддаг юм байна. За ингээ нэг big 5 буюу том 5 гэдэг юм байна. Яг энэ нь бол одоо яг энэ 5 шинж хай өндөр үү бага уу гэдгээл хэлнэ. Тэгэнгүүт яг энэ хэр ямар оноотой гарч байгаас хамаарат бүр ингээ нарийн юм байгаа. Гэхдээ яг тэрийг бол хэдүүлээ ярилцах шаардлага байхгүй шүү дээ. Ерөнхийдөө нь ойлгоод авчих тийм ээ. Тэгэхээр шинийг эрэлхийлэх чадварын хувьд наад ч юм бол хайлоо. Хай билүү яг хөө. Хай окей. Тийм нөө компьютер дээр байдаг хүн ч те ялангуяа. Ер нь бол шинэ имэйл ер нь хайж явна гэсэн үг л. Тийм те. Сахилга бат төлөвлөлтийн хувьд хайлоо. Мэдл гэж байхгүй. Medium гэж байхгүй. Яг байж болно. Гэхдээ ихэвчлэн хайлоовор за аль болох нэг талтаа гарна тийм ээ. Нэг талтаа гарна. Сахилга батын хувьд үү? Гэхдээ яг амьдралын сахилга бат уу, санхүүгийн хуу альс шийдвэр сахилга бат уу. Бас сахилга батын хувьд бол ингээд олон яг тэгэх юм бол бүр нарийн юм ярил л зүгээр ерөнхийдөө л ихэнх зүйл дээр сахилга бат яг би одоо шууд ингээ ойлголоо гэж бодох нэг хууль одоо нэг ямар нэг цагаан дээр хараар бичигдсэн зүйлийг сахилга бат гэж үзсэн юм би сахилга бат нь хамаагүй илүү гэж үзсэн. Яг нэг юу гэх юм шудраг хүн гэх юм. Тэгэхээр ерөөсөө тийм л. Төлөвлөлчүүд тэр төлөвсөн төлөвлөгөөндөө хүрэхтэй сахилга баттай байж чаддаг. Ихэнх 50-аас дээш шүү дээ. Тий. Ихэнх зүйлээр 50-аас дээш шүү дээ. Тийм бол тэгэл хай гэж явах бах тий. Тийх ба. Окей, за окей бас хай ийм нийгэмшсэн байдал, илэн далангүй байдал хайлоо. За энэ бол угаасаа хай. За бусдад таарах таарамжийн хувьд ер нь дэжгүй шүү. Ихэнх хүмүүстэй ер нь таарад байдаг. Эсвэл бол бас таарахгүй тэгээд ер нь багийн үнэтэй таарахгүй ч юм уу. Одоо юу гэх юм? Таарахыг хүсдэг үү? Эсвэл бол ихэнх хүмүүстэй ингээ хүчээр таарахыг хүсдэг ч юм уу. Гүү. Би ер нь өөрөө цаанаасаа таарчаад байдаг. Тий, өөрөө байхад л юм айгу болчихсон шүү дээ. Окей. За, бас хай. Энэ тэгээд ямар аль нэг тал нь лоу байлаа гэдээ бас муу гэсэн үг биш лээ. Бас л нэг онцгой гарч ирнэ тий. Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирддаг тал дээр хайлуу. Ер нь удирдах тал дээр өстэй байхгүй. Лоу. За. За одоо ингээл энэ юмнуудтай чи ингээ уялдаад яг алтаанууд чинь гарч ирэх байх. Одоо ингээд хойлоо юу штэ. Энэ тухай ярьж дуусчаад цаашдаа ингээл ярьж байгаа тухай ярина. Тэнгүүд сайн муу юм ярина. Тэнгүүд тэр муу асууд хамгийн гол асуудал маань энэ байсан байлээ гэдэг ч юм уу нэг юм гарч ирнэ те. Тэгэнгүүт яг тэр чинь одоо хоёулангийн ярьсан юмтай холбогдох байхгүй. Энэ тал дээр тийм байсан болохоор ингээд тэгээд те. Холбогдвол их сайн. Бас очих нь олохгүй байж магадгүй те. За. Дараачих нь одоо нэг залхахгүй DICS гэдэг диск гэдэг англи байна зөө. D буюу dominance ноёрхогч төрлийн хүн, I буюу influence буюу нөлөөлөгч төрлийн хүн, S буюу stable те тогтвортой, C буюу логиктой нэм бай, дүн шинжилгээ хийдэг. Эдгээрээс аль төрлийн хүн бэ? Яг энэ бүх шин чанарууд бол өөрч байгаа шүү дээ. Их багаар давмгаалсан гэсэн үг шүү дээ. Яг нэгийг л сонгоно те. За ер нь намайг энэ гэж хэлчихэд болно. Логиктой юм болов. Логиктой. Ноёрхогч бол биш үү? Үгүй шүү дээ. Ноёрхогч биш. За тийм байхгүй. C буюу логиктой нэм бай, дүн шинжилгээ хийдэг төрлийн юм хүн байна. Ямар нэг юм жоохон дүн шинжилгээ хийх дуртай гэсэн. За нэг алдчихвал ягаад алдчихв? Нэг ончвол ягаад ончв? Тэгж бодох дуртай гэсэн. За. За одоо сүүлийнх нь. За. Удирдагч, бүтээгч, гүн ухаантан баатар. Энэ дөрвийн айл нэ. За. Удирдагч гэхээр нөгөө хүчтэй шийдэмгий. Бүтээгч нь болохоор мэдээж шинийг ирлэхээс уран бүтээлч. За гүн ухаантан ч болохоор юм бодлоготой ухаалаг. Баатар гэдэг чинь ер нь амьдралд юм сорилт давж амьдэрдэг. Дандаа юм сорилтыг давж өөртөө сорилт болгож тэрийг давж амьдарч байгаараа кайфердэг ч юм уу тий. Хамгийн чухал нь би бол бүтээгч л гэж байна. Инженер хүн шүү дээ. Тий. За тэгэл индикатор бүтээг явж байгаа. Окей. За ийм хүн байна тий. Extrovert, phlegmatic, бодож шийдвэр гаргадаг, юмд амьдралд ханддаг хандлага нь бол харьцангуй уяатан. За тэгээд дөрөвчийн том 5% тийм. Дискийн хувьд бол логиктой юм байдаг шинжилгээ хийдэг. За ингээд ер нь энэ хүн бол ингээд тодорхой болж эхэлж байна гэж бодож байна. Охиг болж байна. Нийлээ нарийн олж уу яаж вэ? Нарийн яаж. Тийм. За. Өөрийгөө бараг шидээр нээч бай. За тэгэнгүүт нь штэ. Дараачих нь юм болохоор за ашиг интернет тухай ярихаас өмнө ер нь ашигнда Орсын эсгийн трийг асуухаас өмнө нэг юм асууя л да. Яг ашигтай арилжаач гэж чиний хувьд, өөрийн чинь хувьд
чиний хэр бас арай болохгүй байна. Багш нар гэхдээ бас чи те. Яг хөө ингээд чи гэдэг дуудагчдал та гэдэг дуудагчдал явчихтэй. Таны хувьд? Миний хувьд болохоор ашигтай харилцаат гэж юм. Нэгдүгээр маш том сэтгэлийн хаттай. Одоо сэтгэл зүйн маркетинг маш сайн хийж чаддаг. Бас хоёрдугаар гэх юм бол мөнгөний менежментийг маш сайн ойлгодог. Мөнгөний менежментээ ойлгодог гэдэг нь 0.1 центиг ашиг шаарддаг. Тиймээс биш одоо $100, $5,000, $10,000 ашиг шаардахгүй зүгээр 0.1 центиг л ашиг гэж гарч чаддаг хүн л ашигтай харилцаж болно. Тэгээд дээрээс нь тэр чинь яг ингээ buy sell дарга тавчлуур дээр чи одоо мэдэн шүү дээ тийм. Ямар ингээ сэтгэл зүй дотор ингээ байдаг билээ. Тэр болгоныг ямар ч нөгөө зовлонгүйгээр ингээ дарч чаддаг сэтгэл зүйтэй эсэл зохиолгоо бүрэн хүлээн зөвшөөрч чаддаг. Тэр хүнийг л би амжилттай харилцаач гэж байна. Окей. Би бас яг эргэлзэл бодоол хэдий. За одоо юу гэх юм? Амьд гарч чаддаг хүнийг ашигтай харилцаж гэх юм уу? Нэг болохтой нялга ихээр болдгийг ашигтай харилцаж гэх юм уу? Эцсийн дүнд ашигтай байгаа гэж ашигтай харилцаж. За яг энэ бол маш тодорхой баг тийм. Эцсийн дүнд ашигтай байгаа ашигтай харилцаж гэж хэлнэ. Эсвэл бол одоо байнгын тогтвортой багаар ашиг хийгээл татаал гэдэг. Тэгээд тэр нь эцтэйгээд бас нэлээд их мөнгө татсан байгаа үнийг ашигтай харилцаж гэх юм уу. Тэгэл би бас бодоол хэдий. Яг хөө тэгэл ер нь бол бас энэ чинь яг ингээд их тодорхой асуулт гэсэн мөртлөө бас их тодорхойг асуулт. Тэгэхээр яг таны үнцэг бол яг тийм байна шүү дээ. Би зөвхөн сэтгэл зүй болон мөнгөний менежментийг маш сайн ойлгож чаддаг хүмүүсийг л ашигтай харилцаж хэлж чадна. Мэдээж хэрэг олон харилцаж байгаа. Тийм янз бүр маш олон байгаа. Мэдээж хэрэг мөнгийг цөм хийж чаддаг. Эсэргээрээ тэр олсон мөнгөө ганцхан минутын дотор ч юм уу тий ганцхан захиалгаар тэр чигтээ шатааж чаддаг байсан. Тэр чинь тэгэхээр мөнгөний менежмент техник шинжилгээ үнэхээр сайн байгаад байдаг. Гоё яваад байдаг. Хамгийн гол нь тэр мөнгөний менежментээ ойлгож чадахгүй. Тэр олсон мөнгөө хэдийн ингээд зарцуулаад, хэдийн алдаад гэдгээ өөрөө тодорхой өөрийнхөө биенээр ойлгоцсон байх хэрэгтэй шүү дээ. Тэрийг тооцоолоогүй хүн ямар ч ярьж байсан. Лага. Тэгвэл та ашигтай харилцаж мөн үү? Би бол ашигтай харилцаж. Nice гоё. Энэ бол өстой гоё сонсож гэж байна. За тэгвэл нь штэ ашигнда орсон зааж гараа. Замналын хувьд түрүүн замналын хувьд бол ярьсан штэ. Үндсэн суурь арга оруулж байгаа нь бол тэгшимэр. Одоо ч гэсэн тэгшимэрээ тий. Одоо л өөрөө. Одоо болохоор TBM стратеги болон SQ систем гэдэг. Стефен Касси гэдэг нэг нөхрийн гаргасан тийм бас стратеги байна. Энэ хоёрыг хольж ирнэ явж байгаа. Тэгж байгаа. Тэр бол маш гоё. Энийг хоёлоо хойш яриад зэ. Манайхаа хүлээж байгаа нэ зэ. Энэ бол бас маш гоё. Би баг бас нийлж сурд юм уу санаатай тий баг. За тэгвэл шүү дээ. За ийм зан чанартай хүн саяхан хэлсэнчлэн яг ийм зан чанартай хүн байна. За энэ хүн маань цөхрөлд орж ирсэн үү? Харилцааны хавьд. Харилцааны хавьд тоо? Тий. Одоо бол ингэ нэг харилцаатай холбох гэдэг ш нөгөө юм аа. Харилцааны цөхрөлд орно гэдэг чинь. Үдийг хүртлээ шүү дээ. Нэг асар том цөхрөлд орж ангалд унж ийсэн үү? Эсвэл харьцангуй гайгүй явсаар байгаа өнөөдөр хүрч үү? Ер нь бол нэг яхтар тийм би алдаж үзэг байна. Яг л стоп лосыг хүлэмжшүүр сурцсан. Гэхдээ мэдээж хэрэг тэр стоп лосыг заримдаа их тавих уу бага тавих уу гэдэг тэр бол мэдээж хэрэг эргэлзээ болсон дэ байсан. Одоо болохоор стоп лосыг маш бага тавиад тэрийг зохиолчлуул цацсан. Тэгэл болсон. Тэр миний доотлоо. Мэдээж хэрэг стоп лосоо заримдаа тавихгүйгээр бас хөөрхөн алдагдлал сүлээсэн тохиол байгаа. Тэр чинь мэдээж хэрэг ихний үе ч дээ. Ямар нэгэн үндсэн суурь ойлголт одоо ойлгоогүй. Просто өнгөж эхэлж ийсэн. Тэгээд ямар нэгэн зүйлийг ойлгоогүй хүн ч юм тэр стоп лосыг хүлээж зөвшөөрч чадахгүй шүү дээ. Цохолгүй байж идэл бас буцаад ирчих юм байлоо гээл тэ. Бас гурлаг найдаж чим дэшээ шийгээ шивдэг шүү. Арг ингээс сууж юм тэ. Бурхан минь аллах хүн гэдэг ингээс сууждаг. Эхний үед бол тийм байсан. Одоо бол зүгээр стоп лосоо тавьчаад тэрийг зохиулчаад за байх л зүйл. Угсаа стоп лос энэ зах зээлд бүх байх зүйл. Бүр 100% байх зүйл байхгүй. Тийм ээ. Тэгээд цөхрөлд орж байгаагүй. Тэгж бол яг анхны үед бол тэгж л хэлсэн баг. Нөгөө стоп лос тавьж чаддгүй байхдаа мэдээж хэрэг нэг $10 нэг захиал өгч бол нөгөөх нь доош нэг хасах 9-с орчих гот л стоп лос тавьдаг байж таа гэсэн. Тиймэрхүү юм байна. Тиймс нэг бүр нэг яхаад архид ортоо тэгж бол зөвхөрч мөрч бол. Одоо яг бүр боли дээрээ толдог ч юм тий. Тэгж бол би өстэй. Ер нь яг
би ч яг шийдсэн байгаа шүү дээ. Forex-ын зах зээл рүү орно. Гэхдээ би ерөөсөө өөртөө нэг зүйл амссан байхгүй. Би алдаж болно, онож болно. Гэхдээ би ухахгүй л гэдэг өөртөө авалдагдсан. Тэгээд лекторийн дагуу л явж л. Мэдээж хэрэг бас нэг ажлын бас нэг хүмүүс ингээд намайг юм хийж явах ч юм айлсаа найз нөхдөс бас хэлнэ л. Одоо ингээд наатаа болоо наач угаасаа хотлаа скам. Мэдээж хэрэг надад нөлөөлөх гэж ордно. Тэнгүүд би тэр нөлөөл автахгүй гэдэг өөртөө ингээд хэлцсэн учраас одоо урт ингээд яваал байгаа гэсэн. Баг баг ингээд. Тэгээд эцсийн дүнд нь би одоо бас хөргө ашиг хичээл явж байгаа шүү дээ. Харин шүү дээ тийм. Их гоё ашиг хийсэн тийм. Амьдралынхаа түүхэнд анх удаага сургалтад манай сургалтыг авснаас хойш амьдралынхаа түүхэнд анх удаага итгэлтэйгээр хамгийн өндөр ашига хамгийн тайван нөхцөлд хийсэн тийм ээ. Тэг яг тэрийг над руу хэлжээс. Тэгэхэд бол миний сэтгэл бас амар гоё байсан. Тэгэл баярсан да. Бөөнөр баярсан да. Тий. Яг тэгэл та яадаг ингээл багшаа ингэчлээ. Өстө баярлаа багшаа гэл ингээл явуулахад би бүр яг типи зохихоос илүү амар кайф авдаг шүү дээ. Одоо яг миний мэдрэхийг хүсэж байгаа кайф ерөөсө типи зохих биш. Хин нэгэн тийм чад дахиж явуулахыг л хүсээгээд суудаг үрдэс мараг. Тий. За окей. Тэгэхээр харцсангуу гайгүй болоод өнгөрсөн. Буюу нөгөө нэг түрүүчийн ярьсан зан чанартай хүн маань ийм зан чанартай хүмүүс бол ер нь иймэрхүү замналаар ер нь хүрээд ирдэг байх нь шүү. За тэгвэл энэ донд ер нь гаргаж исэн топ алдаанууд ер нь юу байсан байна? Одоо ингээд үрг ашигтай ажиллаж гэж бол хэлж дээ тийм ээ. Тий, ер нь бол яг маркетинг болохоор хэрхэн яаж хөдөлдгийг ерөөсөй ойлгохгүй байсан байна. Ойлгодгүй байсан ба. Аа. За энийг ингэж ивдэхгүй бол энэ доошоо онох нь гэдэг нь тодорхой зүйл гэдгийг ерөөсөй мэдтгүй л гэсэн үг байхгүй. Бас pullback-ыг ойлгодгүй байсан байна. Imbalance гэдэг зүйлийг ойлгодгүй. Imbalance буюу fair value gap тийм inside buyer гэдэг янз янзын SMC дээр яригддаг зөндөө зүйлүүд байгаа. Тэгш хэмдэр яригддаг ооног хөдөлгөөн, толон төслийн хөдөлгөөн, шилжүүлэгч хөдөлгөөн, үнцэг pullback гэл үнцэг хэмжээ гэдэг юу гэдгээс нь тэдрийг ерөөсөй ойлгодгүй л байсан. Хүн болохоор market structure shift яаж хийж ин чоч яаж үүсэж гэдгийг ойлгодгүй учраас л алдаа гаргаж ирсэн байгаа. Тэгээ мэдээж хэрэг өөрөө судлаад, сургалтаа судлаад, бүхэл сургалтуудын нэгтгэд хооронд дүнг хэлэхэд бол маркетыг ойлгож чаддаг нь л энгийнээр хараад, нүдэрээ хараад. Нүдэрээ хараад трендээ шууд ойлгох. Энэ юм бэ. За. Дараагийн хөдөлгөөн тэр юм байна. Ингэж ойлгож чаддаг л болчихсон юм байна. Энэ бол тий, сургалт аваад бол ингэж болчт юм байна. Тэгтээ яг миний асуусан юм чинь болохоор өөр биш шүү дээ. Юу лээ? Тий. Одоо яг ашигнда орох хүртлэх тэр одоо хідэн топ алдааг засчиж ашигнда орсон байгаа шүү дээ. Тэр топ алдаа чинь яг мэддэггүй байсан юм байна. Мэддэггүй юм мэддэг болчоор ашигнда орох нь тодорхой тийм ээ. Тэгэнгүүт одоо яг тэр мэдэх юм мэдгүй юм мэддэг болох гэдгээс өөрөөр одоо тэр бол маш тодорхой зүйл гэж би хараад байгаа. Тэр яг өөрөөр ажилласан зүйл нь гэх юм бол юу вэ? Сэтгэл зүй бас манай өндөрч сэтгэл зүй бас урд шүү дээ тийм. Сэтгэл зүйг маш сайн ойлгож сурсан гэсэн үг. За техник сэтгэл зүй дээр чи яг юу байсан бэ? Сэтгэл зүй дээр би чи одоо нөгөө нэг юмтай холбогдох байх шүү дээ. Алдчихгүй гэдэг айд суугаад байгаа. Одоо ингээд нэг ордер өчлөө шүү дээ. Баач юм сэлж юм. Тэнгүүд нөгөөдг нь миний ингээ харснаас эсрэг зүуд яваад ингээд стоплос зогчихгүй. Тэнгүүдэд тэрийг ингээ стоплос ингээ зөөдөг юм. Тэр ерөөсөө сэтгэл зүйг ерөөс суулгаж өөртөө чадаагүйсэн байл. Дүгнж байгаа. Яг одоо л тэнгүүд одоо тэр сэтгэл зүг ингээд суулгачлаа, дүгнжлээ. Маркетаа яаж хөдөлж байгаа юм бэ ойлгочлаа. Тэнгүүд өсөөгүй ямар ч хүн ингээл багаар ингээл давтаал ингээл яваад шүү дээ. Тэнгүүд тэр чи үр дүн надад өгч шүү дээ. Ашигтай болоод эхэлчихэж байна гэсэн үг байна. Тэрээс миний хоёр алдаа зөв тийм дэсэн байна гэж би одоо л дүгнж байна. Өөрөг бол. Тэгэхээр ч одоо stop loss хүлээн зөвшөөрч чаддгүй зан чанарын хувьд юутай холбогдсон зан чанарын одоо нөгөө нэг шинжүүттэй холбогдохоор одоо юу гэж бодох юм бэ? Түргэн. Нөгөө төрөмгийн зан тийм ээ. За тэгэхээр яг ийм хүмүүс бол тэ төрөмгийн зангаасаа үүдэлтэй ийм асуудал гаргадаг. Энийг засчих юм бол өөрийгөө одоо ингэж ашигтай ярилцаас гээ хэлээ сууж явах нүртэй байдаг байх нэ. Яг энэ point гэхгүй. Хамгийн чухал тэ. За тийм байна. За тэгэнгүүт биш үү? За ер нь бол ингэ болчихж байгаа юм. Одоо жоохон сургалттай холбоотой яриа явж байгаад хойшоогоо яг нөгөө нэг өөрөө чинь үр дүн нөгөө нэг TBMSK те тэрийг яри. За. TBM маркетингийн тухай яг одоо яг би бол та хэдээс ингэ судалгаа авцсан. Гэхдээ одоо ингэ амьдаар асуу те. Сэтгэл. 100 өөр юу. Одоо эн чинь бас нэг энэ подкаст хийж байгаагийн зорилго чинь бас юм шүү дээ. Нөгөө нэг юу
би ингээд яг гарчгэд бол өчтөч хүмүүс scam гээл те. Тийм. Тэгээд би бод тэднэртэй бүгдээ хэрэлдээл яваад зү. Тэгээд яг би тэр үедээ бодож байхдаа бол за би үнэхээр би ингээд ийм олцоод байгаа нь үнэн. Энийг би хүнд одоо энэ хүмүүстэй зааж өгөхгүй бол би нүүргүү болох юм байна. Ойлгуул чадахгүй бол би нүүргүү болох юм байна. За хэрвээ би ойлгуулаад чадчих юм бол яг үр дүнгээ ингээд гаргаад ирээ тавьчих хэрэгтэй юм байна. Гэж бодсны үндсэн дээр л бас чинь энийг хийж байгаа юм. Энэ чинь бас бизнес шүү дээ. Бизнесээ хөгжүүлнэ тий. Хамгийн гол нь энэ маань хүн тусуулж гин үгүй юу л гэдэг чухал. Тэгээ тусуулж байгаа үггүй л одоо ингээд нүрээ гаргаал олзуулах гэж тий. Олзуулах гэж ямар ч таа мэдэхгүй юм байна юу. Ямар ч ингэж нүрээ гаргаал тий. Олзуул гэж бодлоо надад гэдэг. Нүрээ гаргаал сууж байна тий. Сэтгэлийн хувьд. Сэтгэлүүд бол мэдээж хэрэг 100% байгаа. Тэгээд дээрээс нь бас нэг онцлог давуу тал байгаа шүү дээ. Тэр нь болохоор одоо за бусад сургалтуудаас илүү онцлог нэг давуу тал байгаа. Яадаг вэ гэхээр бусад сургалтууд ч юм болохоор яг тухайн хугацаанд явж байхдаа за чи тийм алдаа гаргасан мэн гэсэн мэт гэсэн мэт. Тэгсэн чи одоо манай багш мөн болохоор хөө чи тэрийг ингэ тэгээд хүн болгондоо тулаад алдааг нь хараад 24 цагийн одоо өөрөө онлайн байгаа зарим үед бүр нойр угаслаад байсан баг тийм. Тэгээд тэр тийм жишээнүүд бол зөндөө байгаа шүү дээ. Одоо тэр манай сургалтанд байдаг усуудаас бүгд хэлхийлэх. Тийм тийм. Community-гээр одоо community л гэж яриад да. Бөөнөр нь community-гээр менторч явдаг байхгүй. Одоо хүртэл явсаар л байна. Одоо 24 долоо тийм. Өчигдөр хүртэл би тэгэл бас л юм асуугаал за ингэж ингэ хоорондоо бас ярилцаал явжлаа. Энэ ерөөсөө л чухал. Тиймээс л зүгээр хоёр одоо яг үндсэн болохоор сургалтын арга хаяг аль хэдийн дуустал дууссан байна шүү дээ. Одоо болохоор бид нар ингээл цаашдаа ингээл чатлал ингээл явж лээ. Яг энэ л чухал байхгүй. Хүн ямар нэг юм зүг мэдэхгүй шууд ингээд за бүр форекс бурхан бичвэ хүмүүс орж ирж байгаа шүү дээ. Янз янзын суурьтай болсон. Тэр болгон дээрээ бас өөрсдөө мэдээж хэрэг гаргадаг алдаанууд ингээд хамтаа ярилцаа засаа явна гэдэг чинь тэр хүн цаашаа урагшин явуулах нэг гүр болж гэж байгаа байхгүй. Тэгэхгүй тэгэл нэг яг сурвалцаа би сурвалтай эзэн мөнгө авцаа одоо та нар хаягаар бусад сургалтууд яг тэгж байгаа. Нэр үнэн шүү. Энэ дэр бол баттай. Тэгэхэд одоо бид нар яаж чинь бинийхээ алдааг одоо ингэ бид нар чи 3 баг болгоод хуваажлаа. Дотроо бид нар өөрсдөө алдаануудаа яаж чинь бас хоорондоо санаа оноогоо яриад сурсан мэдсэн зүйлээ бид нар бинтэй ингээд харамгүй ингээд 24 цаг онлайн байгаа үед ингээд манайхаа одоо тийм байна юм байна. Одоо ямар айт вэ юм байна уу? Тийм байна уу гэж хорд ярилж байгаа. Энэ бол маш том давуу тал болчих жоох. Энд ямар ч одоо зүгээр нэг шин хүн одоо бид нар ингээд нэмэгдээ ордог бид нар талаас нь тэр хүнийг шүү ашигтай болохгүй гараад ирж байгаа. Тийм яг тэгдэг тий. Яг тэр нь бол маш сайн давуу тал болж ирж байгаа. Ялангуяа бүр шинэ дээрээс нь бүр яг ингээд толгоогоо эргэлцсэн байгаа маркет гэж яг юу гэдгийг ойлгохгүй яг ингээд төөрцөө цэцгэн төөрс ирвэх гэдэг шиг. Тэр усуд болохоор яг чиглэл ингээд заагаад өчөж байгаа л гэсэн. Тийм бидний хувьд болгон давуу тал бол тийм. Хоёрдугаар давуу тал нь болохоор маркетинг маш энгийн болгож байгаа. Нэг цэг гаргаад ирж байгаа. За цэг буюу одоо бид нар хөрч 2 мом болж байгаа шүү дээ. Тэрэн дээр нэг зоон гараад өгч ирж. Тэр зоон дээр за яг талаас нь TBM гэдэг нэр өгсөн нь шүү дээ. Манай сурагчид бол өгсөн байгаа. Сая яг нэг цэг олж байгаа гэж энэ мом гэдэг чинь TBM гэдэг чинь трейдер бишийн моментум гэдэг үгний давчлал шүү дээ. Тэгээд одоо ярьж байгаа юм болохоор бид нар мом олоод мом буюу моментум олоод фиба татж байгаа тийм ээ. Тэрэн дээр л угаас ирээд ямар нэгэн хөдөлгөөн реакшн үзүүл. Заавал ирнэ тийм ээ. Заавал ирнэ. Тэрийг заавал шалгана. Тэрэн дээр гэхдээ нэг реакшн заавал үзүүл. Тийм, заавал байна тийм. Заавал үзүүл. Дээшээ юу, доошоо юу гэдэг бол маш сайн тэн дээр нийч тийм. Би 80 гэж хэлэхгүй 87 болооч юм. Тийм. Тийм. Мэдээж хэрэг бас бэк тестүүд дээр бид нар чинь байнга хийж байгаа шүү. Тийм шүү дээ. Өчтөр ихэд л бас хийгээл ингээл явхад бас гайгүй 79-с 82 хооронд л явж байна. 80 байс тийм. Тэгээд яг ингээд бэк тест хийгээд явж байгаа яг ингээд лайв хөдөлгөөн дээр ч бид бас тэрийг хийж байгаа. Тэр момент хүн яг л ирдэг. Ирээд дээш явах уу, доош явах уу гэдэг нь бас нэг нөхцлөөр доошоо нэг нь бол 100% явж байгаа. Дээш явах нь бол мэдээж хэрэг маркет хийх ёстой зүйлээ хийгээ явж байгаа. Өнгөт бидэрт бол маш симпл болчихж байгаа байхгүй. Тийм, маш симпл болчихж байгаа. Тэнгүүт одоо яг наанаас ч үүдэлээ заавал ирнэ гэдгийг яг ингээд ойлгочхоор амар хамглан болчихж байгаа тийм. Тэгэнгүүтээ фомор болчихж. Тэгэнгүүт л яг тэр point of interest ингээд хараад за ирэх нь бол ингээд згс бодож байгаа. Nice. Тэгэхгүй одоо ингээд яг бас зарим хүмүүсийн хувьд ч тэр миний хувьд ч тэр ингээд маркетинг ойлгохгүй байх таа. Хитрхээ хай тэр навчаад pullback гэрнэ гэдэг зүйлийг ойлгох байхгүй. Хай тэр навчаал нөгөөдг нь ингээд дээш ингээд зүтгүүлэх гэдэг. Гэтэ эцсийн дүнд нөгөөдгч маркетч болох ингэдэг. За одоо би тэр цэг рүү явлаа гэдэг. Одоо бидний хөр бол мом дээр шүү дээ. Мом руу би буцаа явлаа. Тэгээд цааш ингээд өргөслөе гэдгийг бид нар ойлгохгүй байсан байгаа байхгүй.
Тэгэнгүүт одоо тэрийг ойлгодог болсон маш энгийнээр хардаг болсон. За ингээл баг одоо чарт гараад ирэх баг нүдэр тэр хэмцээ юм байна л гээд шууд тий яг тэгдэг те. тэгэнгүүт л за давч үзэл за энд байна. Тэгэл би нэргөө явуулаад зүг байна баг л бүгд дээрээ шхэн Таараад. за гэл бүр тийм болчихсон. Бүгд маш тодорхой болсон. Тодорхой болсон. Ерөөс яарад зах шаардлага байхгүй. Тий. Тэгэнгүүт чинь тэгэл бүхэн энгийн симпл байх тусмал ер нь л юм энгийн байх тусмал сайхан байдаг шүү дээ. Яг тийм л болчих. Тэг баг ингэдэж шүү дээ. Өөр юм харахгүй зөвхөн фибаг харчаад орчоод дараа нь харангуут өө чи SMC-гээр бол орж блок байсан байна. Ойлгомжтой хөдөлгөөний шилжүүлчийн дараах пулбэкийн төгсгөл байсан байна. Бүгсэл тодорхой болсон тийм. Тэрийг бас ярилцсан яг орж их явцдаас давхар харж болно. Харахгүй ч шууд фибагаараа ярилцсан болно да. Тэг болно. Бас бид нар ч бас нэг хоёр концепт бас нэмж орж иж байгаа шүү дээ. Маркет тэгш хэмээр хөдөлдөг гэдгийг бас нэг тодорхойлсон нэг юм байна. Тэр нь бол лааны өөр байгаа. Nice. Би баг өөр ярих шаардлага байдгүй. Манай хүмүүс бол үнэхээр гоё яриад. Тэгээд мэдэрч маркет бол тэгш хэмээр хөдөлдөг гэдгийг баталсан зүйл нь болохоор лааны өөр байгаа. Ямар ч сургалтын дээр заадаггүй гурван зүйл байгаа шүү дээ. Лааны өөр байгаа. Тэгээд дээрэс нь цагийн шилжил. Лааны шилжил. Yes, цагийн шилжил. Цагийн шилжилтийг болохоор очроо бас ярьдаг. Гэхдээ яг ингэж шилжихээрээ дараагийнх нь тэгэж гарнаа марна гэдэг тэр зүйлийг манайх шал өөр юм яриад. Манайх болохоор өөр шал өөрөөр яриад байгаа шүү дээ. Цагийн шилжилтийг болохоор тэр нь тэгээд яг фиботойгоо яг гоё тагцчих юм уу гэх тээ. Тэнгүүд одоо бидний баталгаа авч ордог зүйл нь болохоор хам нэгдүгээр болохоор лаана шилжилт бол явчихсан шүү дээ. Лаана шилжилт тэгээд дээрэс нь манай фибо өөр тагцчих байх шүү дээ. Манай анхнаасаа бас орж ирэхдээ өөрөө харьцангуй ашигтай байсныг ярилцсан шүү дээ. Баясан про. Тэр бол одоо жишээл анх лааны өөрийг ингээд ойлгоод тэрийг ашиглаж арилжаа хийснэ. Гэдэг. Уг нь бол маш энгийн юм гадаа шүү дээ. Амар амархан энгийн юм. Тэр чинь бол шимэр хөдлөл яваа. Тэр чинь бол амар зүгээр яг логик асуудал баг. Яг л чинь өөрөө чинь нөгөө боддог шиг үнэхээр тэгээ хааш ингээд энэ хэмжээгээ давтдсан бол ягаад давтахгүй байгаа ингээд хөөгөл явангуучуд тодорхой болчихсон юм зүйл. Тэр нэг гинт олс. Тэр. Тэгээ яг одоо зүгээр AI ашиглаад одоо DeepSeek ч юм уу эсвэл ChatGPT-ээс тэгэл асуухад угаасаа л маркет гэх хэмээр хөдөлгөө гэдгийг л аль аль нь угаасаа гаргаад ирж байгаа. Тийм. Тэгвэл бас ингээд номнууд дээрс бичсэн байгаа. Тэгээд өөртөө ингээд бактест хийгээд тэр лааны өрөө ингээд давхцуулаад ингээд үзгэж яг л тэг хэмээр л яваад байгаа байхгүй. Тэнгүүд ингээд фрактал гэдэг зүйл чинь тэрөөсөө л байнга ойлгомжтой болоо явчихж байгаа. Бас ингэдэг те ингээд фибо зурчингууд лааны өр дарагдах цэг дээр фибо байх мэдрэмж болол л та. Амар гоё шүү дээ. Нэг тийм 450. Хаашаа гэдэг. Тэр бол жинхэнэ таашаал гэдэг. За. Окей. Тэгээ би сая нэг сэтгэл асуугаад араас нь давуу сул талын асуугаад асуу гэж бодсон. Шууд ингээд урсаа явуулсан. Тэгмээтэй араас нь манай сургалт дээр бол одоо ерөөсөө хаанч заадгүй гурван заадаг гэдэг бас л яриа явуулсан. Тийм. Манай сайн сурагч л та. Маш сайн сурагч. За баярлалаа. Өмнөөсөнд баярлалаа. Өмнөсөнд баярлалаа. Тэгээ би яг ингээд тодорхой хэлэхгүй байж магадгүй гэж бодоод би ингээд жишээлбэл яг бичээд аваад ирсэн байгаа байхгүй. Энийг бас хальт хэлчих те. Одоо маань сургалтын давуу талч юу байгаа байхгүй. Тэгшимийн үед ярих юм бол шилжүүлэгчийг ч барьж байгаа юм. Пулбэкийн төгсгөл хэмжээсийн гүйцэлтийг барьж байгаа. Тий, хэмжээсийн гүйцэлт. Тэгээд дээрэс нь пулбэк бас давхар барьчих. Тий. За тэгэнгүүтээ тухайн ойлгомжтой хөдөлгөөн явах үгүй олчиж байгаа юм. Тий, олчиж байгаа. Тэрэн дээр бас лааныхаа шилжилтээр олчиж байгаа шүү дээ. Тий. Тэгээд дээрэс нь бас энийг яг өөрөө чи хэлээг үнцэг байсан биш тийм чи. Сэтгэл зүйн муутай хүмүүст илүү тохирсаар гэж би боддог. Яг үндэ би өөрөө шүү дээ. Сэтгэл зүйн амар муутай. Уламж дарга барилаар бол би ашиг хийж чадахгүй. Одоо жишээл трейдер мөнгөчин бол би агуу сэтгэл зүйтэй хүмүүс гэдэг. Яаж уламжлалтаар уламж дарга барилаар бол би стоп лосс хаан тавьгач мэддэг. Одоо амар эвгүй байдаг. Тэгэнгүүт яг би өөртөө тохирсон арга ингээ гаргаад ирчих жоох. Тэгэнгүүт энэ арга бол одоо ерөөсөө сэтгэл зүй муутай хүмүүс зориулагдсан юм байна гэж бас би бодоод байгаа. Яг гоо бас нэг талаараа харахад тийм байж болох юм. Нөгөө талаараа болохоор эсвэл ямар ч нөхцөлд угаасаа сэтгэлийг тайван байдаг арга барил. Одоо нэгэн тал за тренд одоо сэтгэлийг гэж бодох юм бол дараагийн зэг нь ойлгомжтой. Харин энэ тодорхой хэмжээ тийм. Тэгээд буцаагаал эсрэг тал руу опposite. Тэгээ одоо ингэдэж шүү дээ. Экстрим ярих юм чи ямар нэг key level өсөх юм бол дараачийн тэр key level руу явах уу эсвэл бол энэчнээс буцаа key level дэшиг өсөлгөө. Одоо нэг key level-ийг доош өсөлж орж ирснэ. Дараагийн key level руу явах юм эсвэл энэ чинь ингэж буцаа дэшиг гарах юм гэдэг их тодорхойгүй байдаг. Тэнгүүч манайх ч болохоор энийг сэтэлж орж ирсэн. Тэгвэл ийшээ явах нь тодорхой тий. Энэ тодорхой тэр нь хоёр цэг нь хоёулаа тодорхой л байж дээ гэсэн үг. Тий. Харин. За
Тэгэнгүүтээ одоо нөгөө нэг рейнж задрах, key level уламжлалт паттернууд задрах, ретест энэ төргээд энэ бүх зүйлийн яг гоё давхцал байгаа даа түрүү бас ярьсан тий. SMC-ийн хувьд бол unmitigated буюу шалгагдаагүй энэ хүчтэй point of interest-үүдийг айгүй олон POI байдаг шүү дээ. Тэгэл аль нь нэмээд тий. Тэнгүүд яг тэрийг FIBA заагаад өгчдөг. Тийм маш гоё даваа талтай. Дээрэс нь SMC-ийн хувьд нөгөө SMC trap. Тэр чинь хэцүү шүү дээ. Доошо change of character гэж. Тэгсэн буцаад дээш change of character гэж. За ингээд хүмүүс гайхаад ингээд нэг статистик сармчлал адилхан болж байгаа. Яг тэр үед ч юм. Тэгэнгүүт жишээлбэл тэрээс яхан тодорхойлоод өгч. Тийм доошо change of character гэдэг дээш change of character хийнгүүтээ дээшээ ирсэн хөдөлгөөн нь бидний тэр бүсдээр ирээд тэрийг сэтэлчих юм бол дээшээ юм байна гэдэг нь мэдээд байгаа шүү дээ. Энүүгээрээ бас маш том даваа талтай. Бас range явах магадлалыг олж чаддаг. Тийм. Аль хоёрын хооронд range явах юм тий. Тэр бас их тодорхой. За ингээд энд ингээ range яваад эхэлчихэж байгаа юм байна. За тэгвэл арилжаа төр харцгаа. Чартаж юм жоох харьяа гэдэг тийм. Хүлээлтийг бас өгчөж яах гэсэн үг байхгүй. Тий. Тэгвэл яг ингээ маркет болохоор range ингээ явж байгаа тохиолдол мэдэхгүй шүү дээ хийж бол. Яг ингээд бүр том цагаа ингээд томруулж байгаа ч юм альсэл яг ингээд нэлээд холдуулж байгаа чартад холдуулж байгаа нэг холоос харж чад. Эв чинь яг ингээ рейнж явчихж байгаа юм биш тэл гэж харна уу гэхээс яг явж байгаа хөдөлгөөн дөр бид харж чадахгүй байхгүй. Тий. Тэгмүү тэрийг болохоор ингээ гоё гаргаад өгч чинь. Vantage Mobile App. Таны санхүүгийн ухаалаг туслах. Дансны үлдэгдэл, арилжааны түүх, графикууд, мэдээлэл зэрэг бүх хэрэгтэй мэдээлэл нэг дор. Олон төрлийн төлбөрийн хэрэгсэл. Банкны шилжүүлэг, карт, крипто, e-wallet дэмждэг. Бодит цагийн график, дүн шинжилгээ ашиглан үн ханшийн хөдөлгөөнийг шууд хянаж. Урдан хэрэглэхэд хялбар интерфейс. Цаг үеийн онцлог үйл явдал, үн ханшийн огцом өөрчлөлт, арилжааны сануулгуудыг цаг алдалгүй хүлээн авна. Vantage-с санал болгож буй онцгой урамшуулал, кэшбэк, арилжааны бонусуудыг төрүүлж мэдэх боломжтой. 24/7 support. Танд асуудал тулгарвал шуурхай туслах мэрэгжлийн Монгол ажилчтай. Vantage Mobile App. Хөрөнгө ухаалаг удирдах, арилжааны шийдвэр гаргахад танд туслах хамгийн найдвартай хүчирхэг платформ. Юмнууд давхцахаар одоо би тэр бичлэгэн дээр гайхалтай давхцал гэж хэлэхээс одоо өөр яах. Тэгээд хэлсэн. За. Тэгээд дээрэс нь чинь уг бүсээс ойл давх нь 80-аас 99%. Ойл давх нь бол тий. Сэтгэх юм бол үргэцгийг за ингээд зөндөө ярьчлаа дөө айгүй бол ярьчлаа. Тэрэндээ маш сайн ойлгоно. Би миний бичсэн бүгдийг ярьсан. Аргагүй өстэй сайн сурагч юм аа. За тэгээд бас нэг давуу тал байна. Сэтгэлзэн бид нар яг юм гарт баригдах, нүдэнд үзэгдэхгүй юм тасгалуудтай. Тий. Тэр бол бас маш том давуу тал. Бидний сэтгэлзэн хичээл бол ингээд бос сургалт яадаг гэж мэдгүй би нэг л сургалт авч ирсэн. Тэгээд ер нь бос сургалтуудыг хараад хаад би тэгж л ойлгосон. Тухайн сурагчтай юм амар инновац өгөөл, мотивашн өгөөл тех зорилготой сэтгэлзэн хичээлүүд байгаад идэм байх гэж би харсан. Гэтэ тэр чинь эсрэгээр бүр нөгөө үний чинь алаа ичих гэдэг шүү дээ. Ер нь харин алдчих магадгүй аварч магадгүй мэдэхгүй байна. Тэрний үр дүн бол би мэдэхгүй. Ямар ч тач тэгж харагдсан. Би болохоор ерөөсөө огт мотивац инновац өгөхийг хүсдэггүй байхгүй. Яг ингээ байгаа юмыг байгаар нэгэд өөрийгөө ингэж хараад энэ дасгалуудыг хийгээд өгчдөг. Тэрийг бас би давуу тал гэж боддог. Тэгээ яг ялангуяа миний өөрийн эргэлтийн зэг бол миний сэтгэл зүйн хийлгэж байгаа тэр дасгал байсан шүү дээ. Тэгсэн бохгүй тэрийг би одоо айгүй олон хэлдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр энийг бол бас би маш том давуу тал гэж бол үздэг. Гэхдээ манай сурагчд бол бас нэг хоёр дасгалыг бол хийхгүй байгаа л байгаа. Тийм. Гэхдээ ашиг хийж байгаа бол болоо тийм. Таны үр дүнг би шийдэхгүй, би шүүхгүй, өөрхийн ч шүүхгүй хийж байгаа ашиг чинь шүү дээ тийм ээ. тэгэл Профит чинь л шүү тийм ээ. Тийм учраас тэгээд яасан ч болно тийм. Заавал юу гэж шаарддаг. Тийм. За тэгээд цагийн шилжилтийн өөр FIBA тийм ийм гурван шин юм. Өөр хаач заахгүй нэг бусад газруудад заагаад байгаа юмыг би заагаад байгаа биш тийм ээ. Хаач заахгүй байгаа юмнуудыг, хаач байхгүй юмнуудыг заагаад байгаа. Ийм том давуу талуудтай байна. Энэ бол одоо миний хувьд бол маш гоё зүйл. Яг энийг копид ч ярьсанд үнэхээр баярлалаа. Надад бас ярихаас нэг төрөнд ярьсан. Тийм, TP зохихоос илүү кайфтай мэдрэмж сая дахиад нэгийг авлаа. За. За сургалт авснаас хойш яг гарсан яг бодит өөрчлөлтүүд одоо нөгөө нэг ашиг машиг те тэрэн рүү ч орё те яг юм бодит өөрчлөлт бол 11 сараас хойш хэр чин одоо чин
3 сар гэхэр чинь 4 сар. 4 5 удаагийн татаа авалт хийсэн. Ааха. Өчтөрхэд бас татаа авалт реквест явуулсан байгаа. Nice. Дуудахгүй ороод ирчихгүй хаа. Ааха. Тэг ингээл бол. Өөр одоо би юу хэлэх вэ? Нөгөө юуныхаа тухай яриач. Яг хөө тэр мөнгө нүг ярихгүй байж болно заа. Нөгөө нэг амьдралдаа хийсэн хамгийн тайван, итгэлтэй, хамгийн өндөр ашиг. Тэр яг мөнгө нүг ярихгүй байж болно. Мөнгө нүг нь одоо ярихгүй яриад яг хөө зүгээр лотныхаа тухайч бас ярьсан ч бол ярихгүйс өөрөө мэдээл тэгээд өөрөө л ярьчихсан. лотыг бол яриад яг хөө. Тэгээд лотод явчих юм тэгэл хэд болсон бол тодорхой болчих ш л лотор тооцоод. Тийм тэгээд пипс хэлэхгүй бол пипс нь бол 470 пипсийг 5 6 орчим минут хугацаанд. Ааха. Хийчихсэн. Тэгээ яг тэр үе чинь яг хийчихэл би бүгдэнд нь зарласан шүү дээ. Тий, тэгс тэр бол сэтгэл рүү орсон тий. Ааха. Тэр л одоо ямар ярилж байгаа. За, FIBA-гийн тухайд ярих юм байл л та. Тэр нөгөө нэг 100% хүрхэн ойлгомжтой гэдэг тэрэн дээр орсон ярилж байгаа тий. Ааха. Тэр бол тэрийг сэтэлцэн тэгээ дээрэс нэг тренд эргэлт хөдөлгөх юм байсан. Тэгэл ойлгомжтой. Тэр агшинд юу бодогдсон? За, загал. Вау. Вау. Тэр гомны хурд нүдэн дээр гэдэг ингэсэн чинь өөр яах. Тэгэл би асар хэтгэлтэй тийм ээ. Тий, тэр чинь тодорхой гээл те. Угаасаа 100% хүрхэн тодорхой байсан юм гэж одоо өөр яах юм бэ тийм ээ. Гэхдээ бас хүмүүст зөв ойлголт өгье. 100% гэдэг нь үнэн заяо. 100% ялч 100%. А гэхдээ чи FIBA-гоо зөв зурсан цагт те. Моментума зөв болсон цагт. TBM гэдэг үгний M-ийг зөв олсон цагт энэ 100% шүү. А тэгэхгүй бас манайхан бас тренди эргэлт барих гэж байгаад бас асуудал үүсгэж байгаа хүмүүс бас байгаа. Тий. Мерсер. Байгаа. Тий. Мама буруу болсон тийм ээ. Тий. Гэтэ мом гэдэг нэр чинь бас сурагчд маань өгсөн шүү дээ. Тэр мом гэдэг ч авах гэж бас нилээ. Нилээ үдсэн нилээ новсон. Аа. Тэгээ заримдаа болооч юм шиг заримдаа ингээд толгой эргэж байгаа юм шиг ингээд сүүлдээ нэг бөөнөрөөс сууж байгаа нэг яг нэг ойлголттой болж байна. Өчтөр хүртэл би зургийг явуулж ингэж олж хിവэрээс тэгээд авуулсан шүү. Хിвэрээс тэг би бас тэгтээ яг ингээд нэг жоохон төсөөрчгөрөө бас яг нэг сайн суухгүй болвол би ч гэсэн хаяа гинт за хөдөлгөөнч юу болж байгаа л гээд бас гайхаа тэгээ нэг 2 цаг орчим сонгот за бүхэн тодорхойлоо гэдэг ингээд байдаг үед бас байгаа. Өчигдөр ямар санд бэк тест хийхэд төсөрцөн байж байгаа. Бас нэг юм хэлээгүй биз дээ. Одоо ингэж байгаа шүү дээ. Бид нар бас энэ толгой эргэдэг учир шалтгаанууд нь бол бас юу юм? Бид нар ханшийн бүх хөдөлгөөнийг ойлгоод байгаа байхгүй. Тий. Ойж байгаа хөдөлгөөн болгон хаа нэг тийшээ ингээд ойж байгаа хөдөлгөөн болгон Fibonacci 61.8-аас ойж байгаа. Ерөөс бүх хөдөлгөөн. Тэгэхээр бид нар тэрийг бүгдийг олоод ингээд бүр жижигрүүлээл зураадах юм бол зураал байна. Тий, тэр нь бас тий толгой эргүүлэхэд бас хүргэдэг тохиолдол бий. Тэгэхээр бид нар тэр ерөөсөө тэгж толгойгоо эргүүлэхгүй байх дээр бас анхаарах хэрэгтэй тий. Баатар бол их ингийн хардгийг. Манай зарим сурагчд бол бас жоохон ингээд гүн рүү ингээд яваад бүр ингээд төөрөлдөөд хаяа төөрөлдчихдэг хүмүүс бас байгаа. Тэр хүмүүс ерөөсөө ингийн харах хам гэж өгсөн шүү. Тий, ингийн харах нь л ингийн харж шээ. За тийм байх. Эргүүлэх юм бол тэгэл цааш хүндэл явчих. Аа. Тэгээ тэр алжны хувьд бол нэг юу штэ. Одоо амьдралдаа орж байгааг л хотоор орсон мөртлөө амьдралдаа байгаагүй хэмжээний итгэлтэй байсан. Тийм энэ одоо гайхалтай тий. Тэгэл за ямар ч ийшээ хүрнэ гэл гэл. Гэхдээ бид нэг бас нэг жоохон удаан явах юм болоо гэж бодсон л та. Нэг 10 20 минут зориулж юм. Явсан уу? Тэрний дараа тэгэл ерөөсөө тэр ашиг аваад шууд хамган бахаж. Хац. Юу ч бодохгүй тий. Тэгэл болчихж байгаа байхгүй тэр чинь. Аа. Энэ бас Баатрагийн маань ярьсан юм байна. Арилжаа хийж явах үеийн график хаашаа авч магадгүй айдас гэдсэн чинь түрүүн бол ярьсан тий. Бүх хөдөлгөөн тодорхой болсон тий. Юу хийгээд байгаа нь ойлгодгүйс ч одоо их тодорхой болсон гэдэг. Бас ярьсан байна. Төлөвлөгөөч илүү боловсронгуй. Тий. Одоо бол юу яаж TBM стратеги нэмэх нь эскэстэй тий. Ярьсан Стефен Кенсиг гаргасан. За одоо энийг жоохон дэлгэрүүлээ тий. Тий. Тэрэн дээр болохоор яг яригддаг хилдэг концепцэд нь ер нь манай TBM-тэй болохоор ерөнхийдөө баг л адилхан шахав. Зарим зүйл нь болохоор яг давхцаж таардаг. Тэрэн дээр болохоор sequence гэдэг ойлголт байдаг. Аха, sequence. Edit wave болохоор 5 давлага биш 3 давлага болт болдог. Тэрэн дээр болохоор valid sequence, invalid sequence гэж хоёр байдаг. Тэгээд ерөөс ABC зон гэсэн юм байна. Тэрэн дээр whole correction level гэж байгаа. VCL гэсэн байгаа. Тэгвэл өөр яригдах нь BC гэдэг нэг зон байгаа. Тэгээд ABC гэдэг зон.
идэл байна. Тэгээ sequence-ийн хувьд болохоор А-цэг нь Б-цэгтэйгээ тэр Б-цэг нь болохоор манад TBM-ийн 61.8-тай яг гоё тавчж таардаг. Тэгэл тэндээс ирээсэл гараад C-цэг нь болохоор мэдээж бидний зурсан фибоос дээшээ сэтэрч таардаг. Тэнгүүд за хааш юу эцсийн дүндээ яг энэ дээр эхлээд дараагийнхаа ойлтыг хийх юм байна гэдгийг бас гоё заагаад өгдөг байхгүй. Тэгэл одоо яг тэр бид нар ч одоо урд нь болохоор ингээл лана шилжлээ SMC-гөр одоо fair value gap байна уу эсвэл BBR байна уу нэтэр гэл багал юм арддаг гэсэн шүү дээ. Одоо ерөөсөд их шаардлагагүй 2 Fibonacci 61.8 SMC болон биш SMC гэсэн тэр чинь SK систем болон TBM 61.8-д нь хоорондоо яг л тэр хэсэг дээр таарч байгаа гэдэг л чухал шүү. Тэгэл таарж байгаа юм бол явах нь бол ойлгомжтой. Бас л гайхалтай давхцал тийм ээ. Багцал нэг гайхалтай гоё давхцал. Тэгээд дараагийн бас хөдөлгөөнж бас мэдээж бидний дараагийн фиботой бас адилхан давхцаж таардаг. Түүнгүүтээ бас бид нар бүр том цагтаа зурцсан байлаа гэж бодоход бид нар том цагийн бас нэг pullback-ийг point of interest олцсон байлаа шүү дээ. Түүнгүүт тэр pullback нь болохоор тэр SK систем болохоор яаж ирээд тэр C-зэг нь бидний point of interest-д таарч ах юм бол за тэгэл бүр ойлгомжтой болно шүү дээ. Тэгээд энэнгүүрч хамгийн сүүлд яг одоо манай community-ийн team 2 дээр баг байгаа да. Зургалж бас байгаа. Тэрнгээр нөгөө 230 пи болов 330 пи болов тэгсэн. Тийм байгаа. Тэнгүүд одоо нөгөө юунаас яриач юу гэлээ. Нэг челленж хэлсэн байгаа даа шүү тий. Тийм тэрийг одоо яг 30 хоногийн челленж тэрнгээр явуулсан байгаа. Тэмдэглэлээ бас нөгөө гой хуваалцаа явьдсан байгаа. Яг зөвхөн SK системийн хувьд болохоор. Тэгээд өөрөө ч тэрийг тэндээс нэг дүнэлт гаргаж авах гэдэг шүү дээ. Дүнэлт гаргаж авах гадаага дээрээс нь яг бусдад ингэж нийлүүлээд яах юм бол илүү одоо бид нар одоо стратеги л илүү гой сайжруулах гэдэг шүү дээ. Тийм. Аль болох хүмүүсийг их пип аваас баг стоп лосс тавьдаг болоосоо л гэж л хүсэж байгаа шүү дээ. Тийм тэр зорилгоор л ерөөхдөө энийгээ ингээд хамтарч нийлүүлээд ингээд хийгээд туршаа яваад. Яг одоогийн байдлаар нэг 18 19 хоног да. Тэгэхээр яг дунд нь болохоор яг үндсэн real арилжааг би 2 удаа хийсэн. Хоёулын дээр типийг нь авсан. Үлдсэн дээр мэдээж бас ажлын зав чөлөөгөөр хийж байгаа учраас ажлаа ингээд юу нэг зураад өргөцсөн. Тэгэл хасан чи явцсан. Яг тийм л юмнууд яваад байгаа. Одоо бол яг хоо миний хувьд болохоор нэг 80% гүйцэтгэлтэй бол явж байгаа гэсэн. Яг эскитэй дан эскигээр ингээд арилжаанд ороо явна гэх юм бол win rate нэг 80%тай. 79-с 80%тай. Мэдээж TBM дээрээс нэмэгдээд ирэх юм бол шууд ярьж. Тэр бол ойлгомжтой. Тэгээд өчигдрөө болохоор яг нэг бактест юмстэй хийгээд яг бол бас нэлээд том win rate гарч ирчихсэн. Гэхдээ тэр нь болохоор зөвхөн юм дээр шүү дээ. Хосол төр би явуулсан. Урд нь мэдээж бид нар дандаа алтан дээр нэг бактестийн тэр юмнуудыг хийдэг байсан бол алтын хөдөлгөөн баргууд цэцэлсэн шүү дээ. Тэнгүүд нэрөөсөө хизээж бүр шинжилгээ хийж үзөө USD GPY дээр хийж үзсэн. Тэгэхэд бол тийм бид нэр. USD GPY хөдөлгөөн бас гоё байгаа шүү дээ. Харин тэгдэм билээ гоё юм бил. Яг өмнө тэгэл YouTube сувг дээр би pair-уудын тухай шинжилгээ оруулалт хийлээс. Тэгээд сүүл рүү нэг яг ингээд угаасаа тэр төргөө яг ашигтай байгаа тэгэхээр олон ч мархаа болчихдаг юм л дээ. Тэгээд хангалттай ашиг өгч явах зэ. Ерөөсөө олон юм хариулж байгаа нэг л юм хариулсан дээр үсттэй. Тэгээд бас хослууд болгон зам байна тий. Ханшиг өөр дөр ирүүлэх буюу фамагийн тухайд бол бас ингэ ярьцаа. Тэгээд энэ асуулт маань өнгөрч जैन. За арилжаан ч нь шүү дээ. Гарсан хамгийн том big one өөрчлөлтийг хэлгээвэл хамгийн том нэг өөрчлөлт. Яг ингээл за яг нэг тоочны нэг юм хэлийг юу хэлэх вэ? Point of interest. Тэгэл бол. Окей. Ханш за энд ирэх юм. За. Болоо. Окей. Өөр тодорхой хариулт. Сэтгэл зүйн байдлын хувьд одоо юм нэр сэтгэл зүйн хичээл тусаалгүй. Ментал өөр хангалттай тусаалгүй. Инженер үжи өдөр болгож ментал гэдэг шүү дээ. Ментал гэдэг чинь одоо ерөөсөө бас нэг хүмүүс ойлголт өгөхөд те ингэсэж байгаа байхгүй. Нэг асуудал чам тулгарч байгаа бол тэр асуудлаа гаргаж ирлээ. За тэр асуудал гаргаж ирж бичлээ. Тэр асуудал яагаад үүссэнийг өөртөө хэлнэ. За тэр яагаад гэдэг тэр шалтгаан нь ямар логик алдаатай байгааг өөртөө хэлнэ. Тэр логик алдаа нь яагаад буруу юм бэ гэдгийг
бас өөрөө гаргаж ирнэ. Энэ буруутгал чи яагаад зөв юм бэ гэдгийг чи тайлбарлал. Ингээд ерөөсөө өөртөөгөө ерөөсөө хэрэлдэж байгаа. За тэгэнгүүт би бол энэ бол миний эргэлтийн зэг болсон яг ашигтандаа ороход энийг хийснээрээ л шууд миний эргэлтийн зэг болсон. Ерөөсөө шууд эргэлтийн зэг болсон. Шууд цаанаас тийм юу болчихж байгаа юм. Ийм ашиг сэтгэл зүйтэй хүн болчих болоо. Тэгэнгүүт яагаад вэ гэхээр нэг асуудал дээр би 7 хоног хэрэлдэж байгаа шүү дээ. Яг л одоо би ингээл нэг асуудал гаргаж ирэл би ийм асуудалтай байна. Яагаад гэвэл ийм байгаа шүү дээ. Тэгэд энэний чи одоо алдаа нь юу юм гэд би ингээ гайхаад хайнгууд олдохгүй. Ялчгүй яагаад гэвэл ийм асуудал үүссэн шүү дээ. Тэнгүүд энэ яхаар буруу гэдэг. Буруу юм хайгаад болохгүй. Олонгуудаа дараа нь тэрийг буруутгах гэхээр буруутгаж чадахгүй. Тэнгүүтээ дараа нь тэр буруутгалаа зөвтгөх гэхээр би чинь ингээл буцаал урагшаага яваад хойшоогоо яваад ингээд ингэсээр л нэг асуудал бүгд 7 хоног байгаа шүү дээ. Тэг нэг тэр менталд болох нэлээ бас өргөн цар уруудаа авч жоохон чухалчилж үзүүл. Би нэг мөрөөдөл хэрэгтэй байх. Биелэхгүй айц тэр менталд ихгүй юу дээ. Тий. Ер нь тэрийг ер нь хүмүүс ер нь болж игэл ганцхан трейд гэлтгүү өөр болох ажлаар ээж ашиглаж болохоор санагдсан. Бүр гэр бүлийн за магадгүй нэг гэр бүлийн асуудалтай нэг бас байлаа гэж бодоод тэрэн дээр хүртэл хоёр талаас ингээ мэдлээ хийгээд явах тийм боломжтой харагдсан. За бүр засвар үйлчлэгэн дээр хүртэл одоо юу хийдэн те. Амьдрал тохиолдог, амьдрал баялаг бүхэл юм дээр хийгээ явахад бол ихтэй ч үсэгцсэн. Харин гэхдээ өөрөө бол ерөөсөө угаасаа ментал ханд хийдэг байсан хүн байгаад байна тийм ээ. Тэгэхээр ягаад ментал ханд хийдэг байсан бэ гэхээр нөгөө нэг хүмүүс шин чанаруудтай ийм хүн нэмээд ажил мэргэжлийн онцлог нь ингэж таарч байгаа. Хэрвээ тэгэхээр ийм байх нь штэ. Өөртөө ч адилхан шин чанартай. За тэгэнгүүтээ тийм шин чанартай хүн ихтэй мэргэжлийн өөртэй. Тэгвэл энэ ялгааг арилгахын тулд ментал ханд хийж гэнэ штэ. За тэгэнгүүтээ нөгөө түргэн уурын асуудлыг засаад түргэн уур биш түргэн зан тий. Түргэн зангийн асуудал дээр ажиллахад жишээлбэл тантай адилхан хүн алдаануудаа засаад ашигтай харилцаж болоход ер нь бол бараг 50% тий. Нэг том алхачлаа гэсэн. За 50% хуйлч хэлээд яах тий. Нэг маш том алхачлаа гэсэн үг байх юм шүү манайхаа. Тий. Тэгээд тэрэн дээр яг нэмж хэлээд хүмүүс зөвлөхөд болохоор тууштай байдал. Тий. Дундаас нь юмыг хайж явдаг хүн болох бас л хэцүү л та. Хаяхгүй ингээд тууштай ингээд цааш явах юм бол тэр мэдээж хэрэг ашиг болж таардаг. Одоо бүхэл амжилтанд хүрсэн улсууд болохоор ерөөсөө тууштай байдлыг л эрхэмлж байгаа шүү дээ. Одоо Forex дээр ш тэр инженерч дээр ш тэр юу гэдэг олимп дэлхийн аваргууд ерөөсөө тууштай байдал. Тууштай тэр мэдээж хэрэг алдаж болно, гэмтэл одоо тамирчид болохоор гэмтэж болно. Гэхдээ тэрийг хаяхгүй ингээд тууштай яваад шүү дээ. Эцсийн үр дүн нь болохоор тэр нүүрэг ингээд шагнаж байна. Яг тэрнтэй л адилхан. Бид нар гол нь тууштай хаяад за ялангуяа Forex дээр болохоор тууштай бай. Алдаа гарах болгонд back test хийгээд илүү сайн үр дүнтэй. Яг нэг хоёулаа хөвжс одоо байх шүү дээ. Боли би back test хийлээ гэдэг нөгөө дэсэл онцгод санаж байна. Тэгсэн. Тэнгүүдээ яг тэр back test-ийн result-ыг би шууд ингээд тавьсан. Тэгээ маргааш эхлээд буцаад ингээд нөгөө эсрэг горимдоо орлоо гэж байна. Тэнгүүд back test-ингүүдээ тэрнийхээ алдаагаа би олоод харчиж байгаа. Би энэ дэр ямар тэнэг юм бэ гэх. Ийм жоох малик юм дээр алдсан байж тэгэл. Тэгэл тэрийг ингээд аваад бол. Ер нь болж игэл ингээд арилжаач чинь нэг юм уу 2 хоног ингээд жоохон эсэл зөвхөлж жоохон явахгүй байгаад юм бол ерөөсөө л тэр 7 хоногт арилж байгаа. Хийх байлаа шүү. Back test хийгээл явц тэр. Болж игэл. Тэр нь болохоор илүү бараг real 2 арилжаанд ярьснаас хамаагүй л үрдэнт болчихж байгаа байхгүй. Back test хийж. Нөө болж игэл бүр нэг явц хөдөлгөөнд биш яваагүй хөдөлгөөн дээр өөр хослол мослолтой шүү. Тийм тий. Адилхан нэг энэ стратегиэр явж байгаа учраас болохоор бүгдэн дээр нь л адилхан ажиллана. Coin дээр ч ажиллана. Period дээр. Яг адилхан тий. Металл дээр ч ажиллана. Одоо юу гэдэг юм. Commodity дээр ч ажиллана. Бүхэн дээр ажилладаг. Хүн бас нөгөө stop loss зохиулахаараа ягаад араас back test ихээр зүгээр болж ийм нөхөр нөгөө stop loss хүн зохиулахаараа юу ачиж байгаа юм. Арга барилдаа итгэл нь яг төдий чиний багасаад байдаг. Stop loss зохиулангууд юу ажиллахаа болоод байна вэ? Тэгээд шалгаж үзээд шүү дээ. Ажиллаж байгаа байна гэдэг. Гэхдээ эсвэл би чадхаа болж юу яач юу гэж шалгаж үзээд чадж байгаа байна гэдэг. Back test-ээс нөгөө миний болохоор голч хардаг юм болохоор алдаага олж ирдэг байхгүй. Одоо stop loss зохиулдаг алдаагаа.
Тэгэнгүүт яг тэр алдаага би бэктест дээр адилхан гаргаж гинөө, адилхан гарахгүй нь. Тэрийг л ерөөхдөө ингээд харж үздэг гэсэн. Тэгэнгүүт за баг ингээд цааш урагшаа явах гэдэг шүү дээ. Хөвч алах гэдэг шүү дээ. Одоо нөгөө ч алхдаг гэсэн л одоо удахгүй гэдэг шүү дээ. Одоо зүгдэн гэж алхаад явждаг л дөрөө. Тий, хөлд ороод явж шүү дээ. Тий. За. Тэгээд одоо нэг мөнгөчин зөвч идэр шиг тэтгэлгүйгээр явчих хэлэхтэй. Дөнгөж эхэллээ тийм ээ. Тий. 24 оны 1 сараас эхэлсэн. Тэгэл яг ер нь ашигтай ярилж эхэлсэн гэж хэлээг тэгэл яг 11 сараас хойш тий. Simple хардаг болсноос хойш тийм ээ. Тий, ерөөсөө л за inner peace болсноос хойш гэдэг. Тий, inner peace гэдэг байна шүү дээ. Манай сурагчдад бол inner peace болсон гэдэг хүмүүс бол байна. Ерөөсөө ийм болцсон. Өөр нэг тайвширлыг олоод авцсан. Нууц жор гэж байхгүй гэж сууж идэг хүмүүс байна тий. Ааха. Тийм л болчиход байгаа юм да. За, хариулахгүй байж бол мэдээж болно гэж хэлсэн. Өдрийн эсвэл weekly, monthly орлогын хувьд. Яг яаж хариулсан болно шүү дээ. Одоо жишээлбэл бид тоочны хариулж хариулж тий, тоочны хариулж болно, пипсээр ярьж болно, эсвэл одоо юу гэдгийг юм. Окей, ерөнхийдөө миний цалингийн одоо уурхад ажилладаг үү те. Цалинг бол ингэдэг тэгдэг ч юм уу те. Юмтай харьцуулж ярьж бас болж те. Эсвэл ерөнхийдөө нэг иймэрхүү юмнууд бол иймэрхүү юм зарцуулах хэмжээний гэдэг ч юм уу те. Би болохоор зүгээр пипсэр л ячих гэж бодож Аа. байна. Тэнгүүд мэдээж хэрэг бас нэг юу байгаа шүү дээ. Трейдерийн төрлүүд байгаа. Юугаа? Трейдинг төрлүүд. За. Scalper, Тийм. day, swing, position гэдэг. Миний хувьд болохоор scalper гэдэг. Тэгээ нэг боломж нь байх юм бол мэдээж хэрэг их би барихыг бодно. Гэхдээ өөрөө бас нэг тодорхой хэмжээ дөрөвтэй бас болохгүй шүү дээ. Тэгээд нэг арилжаан дээр үнэхээр том харлаа гэж бодоход 80-70 би барна. Баг харлаа гэх юм бас 30-40 би барал. Тэгэл явчихдаг гэсэн. Мэдээж хэрэг бас бидэрт бас нэг юу байгаа шүү дээ. Нэг профитийн бас нэг өөр нэг стратеги болсон байгаа шүү дээ. Маш энгийн мөртлөө бас маш гоё. Мөртлөө маш гоё. Бид нар амаагүй арилжаан дээр ер нь бол нэг бол ер нь алдагдaltaгүй гардаг. Ягаад гэвэл заавал ойдог учраас маш энгийн мөртлөө маш агуу. Ер нь агуу юм чи их энгийн байдаг тий. Тэгээд яг миний пипсэс тэгээд өөртөө болохоор болж өгөл би нэг 4-5 арилжаанаас илүү хэтрүүлж ордох юм аа. Ер нь бол weekly дээ. Өдөрт шүү дээ. Өдөрт. За өдөрт. Гэтэ мэдээж хэрэг ажил гэр одоо амьдралын хэм маягаас болоод weekly дээр нэг хоёр өдөрт нь орох асуудал байна. Заримдаа өдөр болгоо орох асуудал байна. Гэтэ эцсийн дүндээ яг weekly-гээ яг ингээд орсон ингээд пипс аваад үзэх юм дээр profit нэг 200 болчихдог баха. 200-аад пипний ашигтай. Ааха. Яг мэдээж хэрэг TP авснаа тооцсон бол. Мэдээж хэрэг stop loss нэг 40-50 пипний stop lossтай л гарсан. Гэхдээ эцсийн дүндээ. Тий, нөгөөдг чинь байгаад байгаа. Тэгэхээр тэр чинь stop loss зөрөх юм бол пип хасагдахгүй байгаа. Үр дүнгээс бид нар пип хасагдахгүй байгаа. Тийм. Тэгээд TP өрсөн нь бол TP шууд нэмэгдээ авчиж байгаа. За тэнгууд өдөрт 200 гэсэн үү? 7 хоногт 200. 7 хоногт. Тэгээ би ч нэг scalper төрлөх хүн учраас чинь. За шүү дээ. Тэгэж дараа. Ухаан боллоо. Аха. Тийм. За тэгвэл нь шүү дээ. Тухайн чиний балансанд байгаа мөнгө тий? Чиний карманд ортол unrealized PNL тийм үү? Ашиг биш тий? Хийс үр зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл мөнгөө яаж татаж авдаг тухайч асуух гэдэг тий. Өдөр болгон татаж авд юм уу? 7 хоногт нэг татаж авд юм уу? Татаж авахдаа тухайн ашигынхаа хэдэн хувийг татаж авдیں۔ Тий. Тэнгүүд үлдсэн тухайн ашиг. Энэ бас их төвөгтэй асуудал. Одоо ингээд бодоод үзэхээр жишээлбэл би 7 хоногт жишээлбэл ингэж бодъё л доо. За нэг дундаж арилжаа чинь $300 хийлээ гэж бодъё 7 хоногт. За тэгвэл тэндээсээ 7 хоногийнхоо төгсгөл 150-ыг татчихлаа гэж бодъё. Тэнгүүд дараагийн 7 хоног эхлэхэд үлдсэн 150 стоп лоссын хооронд зовлж өгч байгаа юм. Тэнгүүд одоо нэг $70-ыг алдчихлаа гэж бодъё. Тэнгүүд ингээд $300 ашигтай байсан хүн чинь $150 авцсан, $70 стоп лосс зөксөн гэхээр $80 ашигтай болсон. Үндсэн баланс нь $80 ашигтайгаар өнөөдөр ингээд сууж яхаар тэр хүн сэтгэл зүйд бас нөлөөлчихдөг. Тэнгүүд энийг менеж хийж явж дансаа ахиулна гэдэг чинь их том асуудал. Тий. Яг нь энэний тухай бол би заадаггүй. Энийг бол ерөөсө хувь хүнд нь би үлдээдэг. Тэгээд түрүү миний ярьсан шүү дээ. Ямар арилжаас нэг тий. Ашигтай арилжаад тийм болохоор money management гэдэг. Миний хувьд болохоор юу яач дээ. Өөрөө нэг дотроо нэг төсөөлөлт болчдөг. Тэр нь болохоор одоо за магадгүй $50-ыг би 100 болох юм. 100-ийнхаа би 50-ыг авч юм уу, 70-ыг авч юм уу гэдэг. Яг ингээд өөртөө нэг юм босгох тавьчихдаг гэсэн үг байхгүй. Челленж мэг.
Тэгэл тэрэндээ үрчих юм бол яг өөрийнхөө хийсэн дотроо ботсон тэр ашиг татаад авчихдаг ерөөсөө. Тэгэл эцсийн өнөдөр чинь баг багаар нь хөрөмтгсэл явж шít. Тийм баг багаар хөрөмтгсэл. Тэгээ мэдээж хэрэг шууд тэр нь орохдоо. Тэгэхээр чин 7 хоногт нэг татдаг энэ төр гэсэн тийм дүрэн байхгүйгээр тэд зорилт тавиад тэрэнд хүрсэн цаг. Магадгүй өнөөдөр би 2 3 арилжаа гэдэг тэр миний тэр зорилт нэр хүрч бол өнөөдөр тэгэл татавч. Тэгвэл түр ярьсан шүү дээ. Өчтөр өнөөдөр өглөө татал хийсэн гэсэн өчтөр татал хийсэн гэсэн. Тэгээд тэжээ татал хийсэн ярьсан. Тэгэхээр татал хийж байгаа давтамчин тэгвэл яаж таарж байна одоо? Энэ их гоё хэмжээс шүү дээ. Тий, сүүлийн яг 14 15 оны үед болохоор ер нь бол би 2 3 хон арилжаа нарсан. Ажилладаг байж таарсан. Тэгээд ажлын дундуур урсан нэг 2 арилжаанаас одоо таталт авалт хийж байгаа гэсэн. Тэрнгүүр яхаа өөрийнхөө тооцсон ашигт хүрсэн гэсэн. Тэгээд таталтаад хийж амжихгүй явсаар гэдэг чигдэр л таталтаа хийж. Яг ингээд зав гараад явах юм бол за 3-аас 5 хоног дотор ч юм. Эсвэл 3-аас 7 хоног за барыг нэг 7 хоногтой нэг удаа тавьчихдаг л гэсэн. Гэхдээ мэдээж хэрэг бас нэг ажлын зав чөлөө бас байгаа. Тэрнгүүр чинь тэгээд одоо тэгээд 11 ер нь бол янз бүр хэлэх гэдэг шүү дээ. 11 сараас хойш одоо ингээд 3 сар хүртэл гэхэр чинь нийтдээ 4 5 удаа таталтаа үзүүлж тэр за бараг 5 6-гийн таталтаа хийсэн байгаа гэсэн үг байхгүй. Nice. Мэдээж сургалтанд зарцуулсан мөнгөө бол олцсон. Nice тий. За ийм байна. Өөр юу байна? Харин өөр юу байна? Их гоё миний ярих гэжсэн бэлдсэн бүх юмыг зүгээр дэвтэр харахгүй дуржигнуулцлаа. Тэгэхээр ихэр стил ханамжтай байгааг баталгаа гэж харж байна. 100% гэж хариулж байгаад бас их баяртай байна. Тий, гол нь тэгээд бид нар чинь өрсөлдөгч биш шүү. Тий, өрсөлдөгч биш тий. Бас трейдерүүд биш. Тий, трейдерүүд биш. Тий, трейдер биш нэрний утгыг ойлгодог шүү дээ тий. Тий. Манай хүмүүсээс мэдгүй хүмүүс комент бичээл гэх шиг байдаг. Утга нь бол юу шүү дээ. Хүмүүстэй одоо үзэж байгаа мэдгүй хүмүүстэй хэлэхэд бол энэ зах зээл дээр байгаа энэ маш их олон бужигнсан Монголын 3 сая хүн дээр нэг хүнд ногдох трейдерийн доогоороо гэдэг шиг амар их байгаа юм шиг эмх замбрааг байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд дээрэс нь мөнгөөр их флекстэй юм шиг санагддаг. За тэгээд тэр хүмүүс трейдерүүд юм болвол би трейдер биш ээ гэж гэсэн утгатай нэр өгсөн баггүй. Яг тэгээд хүмүүсийн бодлоод өөрийгөө сайлгаад байгаа юм шиг зүгээр яг миний онцлог зорилго маань юу юм бэ гэхээр жоохон тайван бай тээ. Тайван байгаад мөнгө чухал биш тээ. Нэг тухайн арилжаач явж байгаа юу үгүй юу гэдгийг л ерөөсөө хамгийн чухал юм гэдэг поинтыг өгөх гэж ингэж нэрлсэн баггүй. Тэгээд дээрэс нь юу ярианыхаа ихэнд бас хэлээг байна те. Манай подкастыг манай Vantage Broker бол ивентдэг байгаа. Тэгээ манай Vantage Broker дээр бол миний линкээр манай сурагчд бол одоо ороод нөгөө нэг юу мишн $70 билээ явж байгаа шүү дээ. Миний линкээр бүртгүүлэх юм бол $50 бонус авна. Тэр $50 бонусаа нэг арилжаагаад багада 10 минут бариад тэгээд нийтдээ нэг лотны арилжаа хийгээд $150 болгож чадах юм бол $100-ыг татаад аваа гэсэн тийм челленж мишн явж байгаа. Одоогийн байдлаар бол нэг хүн 150 хүрэгцэн байна. Гэхдээ тэр хүний маань арилжааны нэг барьсан хугацаа нь бол арай хүрээгүй байгаа асуудалтай. Тэрийг удахгүй үргэчих үү? Тийм. Тэгэхээр манай одоо трейдер биш бидэнтэй хамтарч ажиллаж байгаа брокер маань бол Vantage Broker байна шүү guys. Тэгээд бүртгүүлэх бол би description хэсэг дээр линкийг тавьчих. Тэгээд Telegram суугт орох бол бас мөн адил description хэсэг дээр линкийг тавьчихъя. Окей, тийм байна. За SK-ийн тухай дахиад жоохон яриа гэж бодоод байна. Би бол SK-г юус огт сонсож байгаагүй. Нэг сонсож байгаагүй. Яг гоо би ч нэг яах дээр яваагүй. Ямар ч үстэй юу юм бэ? Яг гоо түрүүчийн ярьснуудыг бол ерөнхийдөө ойлголоо. Тэнгүүд одоо эн чинь хизэн сэхэл гарч ирсэн байгаа юм байна. За яг тэр он мон нь бол би сайн мэдсэнгүй. Гэхдээ ер нь бол сая сүүлийн үед л гарч ирсэн баг. Тэгээд яах вэ? Тэгээд нэг хүн чинь нэг залхуурч сууж сошиал ухаж байгаа нэг хайж болсон юм баггүй. Тэгээд яг сонирхол хүрээд цаашаа ухаад үзсэн. Ухаж үзээд бас нэлээд сургалтууд байдаг юм билээ. Төлбөртэй ер нь бол төлбөртэй сургалтууд байдаг юм билээ. Өөрсдийн гэсэн сайттай юм билээ. Тэгээд мэдээж хэрэг сайт руу орох юм бол beginners expert хүртэл сургалтууд нь худалдаж авч болно. Гэхдээ миний хувьд болохоор одоо энэ бол худалдаж аваагүй зүгээр нэг
англи дээр байсан номыг ерөөхдөө орчуулад яг тэрнийхэн дагуу ер нь тэр нь болох нь жоохон бүрийн хэмжээний ном байгаа. Тэгээ тэрийг болохоор яг өөрийнхөө тэмдэглэлээр тэмдэглэж аваад чат ятгаар тэмдэглэж аваад нөхдөдтэй хуваалцсан байгаа. Тэгээ яг SQ систем болохоор үнэхээр явхууд бол явдаг. Бүх хослол дээр, бүх пэрүүд дээр, бүх койнууд дээр явдаг. Тэнгүүд бүр тэн дээр SQ дээр болохоор стоп лоссыг хэдэн пипсийн зайтай хүртэл тавихыг зааж өгдөг. За алтан дээрх юм 20 пип ч юм уу тий. Жишээ нь евро USD дээрх юм 15 пип ч юм уу. Тэгээд ямар төвшингүүдээс яаж ээж энтер хийж орох юм. Типийг хаана тавих гэдэг юм бүр найруулагыг бүр цаагаад өгдөг. Тэр нь бас нэг талын давуу талтай юм билээ. Тэнгүүд ямар левел дээрээс нэмж захиалга өгч болох юм. За энэчнээс тэгвэл яаж буцаад оппозит захиалга яаж өгөх юм гэдгийг болохоор юмнууд юм маш сайн тайлбарлаад өгсөн байт юм билээ. Тэгээд дээрэс нь ямар үед секвенс явдаг, ямар үед секвенс явдаггүй бэ? Секвенс баталгаатай байх үеуд нь хаана гэдэгвэ гэдэг болохоор энэ ч зараад өгчдөг. Тэгээд дээрэс нь ямар энтриг, ямар левелийг сэтлэх юм бол буцаад тренд ирэж чинь одоо бидэргээ тренд ирж ирдэг шүү дээ. Тэр нь болохоор тренд ирээд буцчлаа шалгаж чинь гэдгийг бол сайн бас заагаад өгт юм билээ. Тэрнгээрээс давуу талтай. Тэгээд бидэртэр болохоор яг нэг 61 гаруй нэвтэд тагцаад байгаа байхгүй. Гол тагцлаа. Тэнгүүд би тэрэн дээр яг жоохон интерест буюу фойдод мистерс өгөөд яваад байгаа юм л. Тэгээд амханда 31-ийн энтэй ингээд хамт SKT TPM-тэй хамт ингээд хийгээд үзье гэж челленж эхлүүлсэн байгаа. Одоо бол яг челленж маань бас дэжгүй явж байна. Тэгээд яг одоо бол үр дүнгийн хэлэхэд бол бас арай эрт байна. Дахиад нэг 10 хоногийн хугацаа байна. 10 хугацаа. Судалгааны процесс дуусаагүй байна тийм ээ. Судалгааны процесс ер нь бол дуусаагүй. Гэхдээ ер нь бол 30 хоногийн турш ингээд байнга чартн дээр мэдэр чинь өдөртөл хамгийн багадаа гэхэд 30 минут 40 минут заримдаа бүр цаг 2 цаг зарцуул зурж байгаа шүү дээ. Тэгээ мэдээж хэрэг 30 хоногийн дараа эхний зүгээр мэдээж хэрэг зүгээр нэг бигинер төвчний л тэр судалгааны ажил гаргадаг байна. Тэгжиж ер нь дараагийнхын үр дүнгээр адвайс төвчөнд нь орох тийм санаалштай явж байгаа. Мэдээж хэрэг хэрвээ юу ахаар бол манай Discord дээр байгаа болохоор хүмүүс мөн тэгээ судлаад үзэж байсан. Тэгээ үндсэн концепцүүд нь болохоор ерөөхдөө элитвийн давалгаан дээр явагддаг. Тэгээ Fibonacci болон Fibonacci retracing tool болон Fibonacci extension. Extension. Энэ гурван төлөөр ерөөхдөө явагддаг. Нэг тийм поинтод бол байгаа. Мэдээж хэрэг бас өөр тустай гэсэн левелтэй байгаа. Бидний мэдгээ 61.8 0.5 гэдэг зон ч юм бол Fibonacci-г бодлохоор голд зон гэж ярьдаг шүү дээ. Яг тэр голден зонуудыг бас нэмэлт хийдийн зонуудтай ашиглаж явдаг. Манайх тэр чинь болохоор 2 зоныг бол ашиглаж явдаг шүү дээ. Тийм. Тэгэнгүүт яг тэр зонуудын хоорондын давхцууд аймаг таарч өгдөг. Яг бидний бас нэг момент бид нар чинь болохоор нэг момент болох боломж байдаг, хоёрыг болох боломж байдаг, гурыг болох боломж байдаг. Тэр боломжууд маань бүгдээ яг тэр SQ системийн нэг голден зоных нь зонтой яг таахгүй таарад байгаа байхгүй. Тэр болохоор бүр гоё. Дөнгөд бүр гоё найдвартай баталгаатай болж өгөөд стоп үсэг бүр яг ингээд за ингээд тавиад үг анд нэгээд хэлээд өгчөж байгаа болохоор бүр батгаад даваад болоо явчих гэсэн. Окей. Тэгвэл бас ийм байж болж байна те. Одоо манай сургалтыг авах гэж байгаа авахар төлөвлөж байгаа хүмүүс байж болно те. Тэгвэл тэр хүмүүс бас SK-г жоохон судлаад байж байхад бол бас илүүдэхгүй байна те. Тэгээ байж итэл манайх одоо би бол дараа хэзээ сургалт зарлах вэ гэхээр одоо ингэх гээд байгаа байхгүй. Та эдэг одоо бол ашигтай ер нь бол их нь ашиг хийгээл байна. Зүв барайл байна. Тэнгүүд энэ хүмүүс одоо тогтворчмаар байгаа байхгүй. Тогтвортой ашиг хийгээл байдаг тийм сэтгэл зүйтэй хүн болмоор байхгүй. Өөрөөр хэлбэл түрүү чи хэлсэнчлэн ашигтай арилжаач болмоор байгаа байхгүй. Арай болоог байгаад байгаа санагдаад байна. Зарим хүмүүс бол бас арай болоог байгаад, зарим нь бол ер нь дөхөөд байна те гэх мэтчлэн л явж байна. Энэ хүмүүс яг боллоо гэдэг зэг дээр очингууд бол би дахиад зарлана. Тэгэнгүүт тэрэнд одоо суухаас өмнө шилэскийг бас судлаад байж хатас гимгүүл юм байна те. Гэхдээ яг яасан ч болно. Тэр тэргүй эн чинь тэг шимтэй. За тэгэл симштэй бүгдэн ингээд давхцаж байгаа учраас те. Тэгээд дээрэс нь SKT давхцдаг байх нэ. Тий. Ер нь яг хуу TPM-ийн бодлохлоор манай стратеги бодлохлоор бүх шинжилгээтэй уйлдаж ажиллаж чаддаг. Тэр нь маш том давуу тал. Нэр биш.
тэрийг бас хэлхийг хоёул мартсан байна. Тий. Одоо SKT ингээд гарч ийн, SMCT явж ийн, тэгш хэмтэй явж ийн. Одоо тэр маржин шахтыг бас нэг аргууш л тэрнтэй дарж ийн, нийжүүгийнхтэй бас таарч. Тий. Рейнжтэй таарна тий. Ер нь бол ингээд бүхэл юмтай ингээд гоё ингээд волюмтэй таарна. Волюмтэй таардаг. Волюм одоо волюмгээ пок штэ тий. Поктой. Тий. Point of controlтай яг гоё ингээд таарч чинь. Тэгээд бүх зүйлтэй ингээд таарад яг ингээд сонирхлын зэгүүд ингээд яг гоё олж өгөө таардаг. Тэгэхээр бид одоо ингээд ямар ч суурьтай хүн ингээд шууд орох бүрэн боломжтой болчихж байгаа юм. Тэгэхээр бид нар арилжаанд асар ихтгэлтэй орно. Тий, бүр ихтгэлтэй 2-3 конфирмашнуудыг авчин. Тэгээд дээрэс нь нэмэлт 3 концепц бодор үүсэж чинь. Тэгээ өөртөө үндсэн суурь арга барилаар ингээд давхар ингээд орцохоор арилжаанд ер нь за. Тэгэл бисэлтгээс өөр яах вэ? Тийм юм байна. Одоо ингээд жишээлбэл дэшээ ханш өсч явж илаа гэж тэл та. Тэгээ бид нарын он гэсэн гэж батсан цэг дээр ирээд хэрэг сэтлээ гараад ирэхэд байна шүү дээ. Бид нар хэрвээ FIBA ашигладаггүй байсан. Хэрвээ ч яг өмнө бид нар FIBA ашигладаггүй байх та. Энэ FIBA-г ашигладаггүй байх та. Тэндээс дээшгээ өсөөд явгууд бид нар стил доошоо сэлдэрдэг гэсэн тийм. Яг тэр үед л ер нь яг тэр тренд эргэлтийн тэр хөдөлгөөн дээр 100% очно гэсэн тэр хэсэг дээр ер нь баг ихэнх арилжаачтаасаа хасах руу оруулдаг гэж магадгүй санагддаг надад л. Тин чи дандаа уналт заангаа өсөж идэх хөхгүй тэрэн дээр жишээлбэл. Одоо нэгэн цэгэргөө хүрэхийн тулд дандаа уналт зааж идэх хөхгүй. Тийм болохоор хүмүүс сэлдэд идэх хөхгүй. Миний ажигласан зүйл. Би хэрвээ FIBA байдгүйс бол би эндээс зоолттой сэлдэн дээ. Ягаад гэвэл бүх шинжилгээний хувьд сэл байгаа хөхгүй. Тэгэнгүүт яг нөгөө тэгшим чинь явхаа болно. Шилжүүлж байгаа хаяг ивдэн. SMC-ийн хувьд нөгөө тийшээ change of character чинь тэгэнгүүт тэр дундаа дандаа сэл ийм сигнал өгж явсараад тэр нэгэн зэг төрчих жоох. Тэр бас их эвгүй юм бэ лээ. Тийм зүйл олж харсан. Тэгэхээр бид нар одоо тэгэл тэр бид нар бол тэнцээ бол эсэргээр нь ашиглаад даваад л болгоод авчихсан байл гэсэн үг шүү дээ. Ядч л арилжаанд орохгүй аврагдаж шүү тийм ээ. Ажиллаад орохгүй альсвал орлоо гэж бодоход хаана. Тэгээ бид нарт бас их гоё ойлголт байна. Жинхэнэ бүлбэк гэдэг ойлголт шүү. Тэр яг одоо яг ингээд ярихаар их хэцүү тийм. Ингээд явцсан хөдөлгөөний энэ pullback муу юм уу те? Энэ pullback муу. Яг аль нь жинхэнэ pullback. Одоо pullback-д дөнгөж хийгээд байгаа юм уу? Эсвэл бол аль дээр pullback-уудаа энэ pullback нь зүг байгаад энэ pullback-ийнхаа лобыг хөвдөд одоо үнэхээр доомс төрчээд доомс тэрээгүй юм уу те? Их асуудалтай. Тэр чинь ер нь одоо арилжаачдад тулгарч байгаа ерөөс гол асуудал шүү дээ. Тий. Жинхэнэ pullback мөн эсвэл ер нь бид нарт тулгарч байгаа асуудал. Үнэхээр жинхэнэ pullback байгаад аптрend явж байгаа гэж бодоход импульс яваад pullback яваад дараа нь импульс явах юм уу эсвэл бол энэ импульс хөдөлгөөн биш байсан энэ дундаа юм хоёр импульс хөдөлгөөн явцсан одоо доовоо эвдэрсэн энэ pullback биш change of character байгаад дараагийн дахиад lower low хийх юм уугүй юу гэдэг асуудал дээр бид энэ дээр л ер нь бүх арилжаач энэ дээр л толгой эргэж байгаа тийм энийг бас их гоё шийдэж бид нар амар гоё simple болгоод өгч байгаа. За бас давхар юмнуудаа confirmation хийгээд өгч чинь. Тэгэл одоо ер нь гэтээ дан зүгээр фебруар явцсан ч хангалттай шиг. Тий. Заавал нэгэл одоо SK ч юм эсвэл SMC, ICT эсвэл тэгш хэмээг бариадах шаардлага байхгүй болчих жоох. Өөрөө TBM дангаараа байсан ч гэсэн хангалттай шигээ чинь дээш явахын тодорхойлоод өглөө хааш явахын тодорхойлоод өглөө заавал юу хэрэгтэй. Тийм баг. Яг хүн чинь бас нэг юмыг үлснэ арай жоохон баяжуулах гэж үздэг шүү дээ. Тэгээ миний хувьд болохоор яг тийш үзэх гээл эсгээд нэг жоохон горьж үзээд байгаа бас хүний сонирхлын нэг зан юм. Тийм. Нөгөө нэг шинийг эрэлхийлэх бүтээгч чи явдаг шүү дээ. Тий. Nice. За сургалтын тухай сургалт жоох. Арга барилынхаа тухай айгүй их ярьчлаа тий. Арай илүүч ярьж магадгүй болчихлоо. Тий. Ер нь бол гол point маань юм байна шүү дээ. Миний хувьд бол мөнгөөр биш сурагчдаараа флекс гэхийг одоо мөрөөдсөөр ирсэн. Мөрөөдөл маань одоо биел шатанда процессын нэг хэсэгт явж байна те. Эхлэлч юм уу те. Ямар ч тач ингээд сурагчаа ашиг игээд ингээд гарч ирж байгааг ингээд би ингээд флекстэд сууж яг одоо бол маш гоё байна. Тийм. Тэгээд энэ үр дүнг үнэлж байгаад их таатай байна. Өнөөдөр бол их гоё өдөр байна. Тийм. Баярлалаа. За баярлалаа. Тийм. Тэгээд суултанд баярлалаа. Тий, сургалт авсан баярлалаа. Өнөөдөр ингээд ашигтай сууж байгаад баярлалаа гэж хэлж байгаа тий. Тийм байна. Тэгээд гол point маань бол тий та үзэгчдийг ойлгосон гэж бодож байна.
За тийм байна. Тэгэхээр трейдер биш байна. Бити subscribe дараарай, бити лайк дараарай, бити шеэрлээрэй. Тийм. За тэгээд дараагийн дугаараар бүр гоё үр дүнгуудтэй. Бүр гоё ч байх вэ? Бүр гоё биш шүү. Дахиад ингээд олон төрлийн үр дүнгуудтэй хэдүүлээ танилцах болно. За одоо энэ дээрс жишээ дурдах юм бол яг хуу чат матар бичсэн маа. Гэхдээ яг хуу одоо амаараа хэлвэл бас илүү дээр те. Гой гой жишээнүүд байна манайд. Жишээлбэл одоо өдөр болгоныг $5-10 хийгээл тэрийгээ татаад амьдралд аягүй гоё хэрэглээтэй амар гоё ингээл чийл болсон хүмүүс байна энэ PC-г авсан. За тэгэнгүүт бас ор сургаггүй байжгаад гинт за багшаа би ингээд сүүл арилжаа игээд 1000-ыг депозит хийгээд сүүлийн 2 сарын турш арилжаа 20,000 болголоо гэж байгаа юм байна. За тэгээд тэрэнд өдөөгдөөд бас алдаа гаргаж байгаа хүмүүс байна. Тэр өдөөгч болоо те. За тэгээд өөр ч одоо юу яаж байгаа хүмүүс байна. Эмэгтэйчүүд бас их мундаг юм. Тий. За эднэртээ бас давхцуулаад юу яаж байгаа хүмүүс байна. Ашигндаа орчоод за баяртай гэд алгуулсан хүмүүс байна. Тий бас тагнуулууд байна. За дэрч яг үү те. Гэх мэтлийн юмнууд байна. За тэгээд маш олон төрлийн тэр хүмүүс маань бол маш олон төрлийн мэрэгжилтэй 19 настай нэг оюутан бой байна те. Гэхдээ ихэнх нь ер нь надаас ах хүмүүс байгаад байна. Тэ тэгээд уур хайчин байна, инженер байна. Өөр чин гэртээ хүүхдээ хараад суудаг ээж байна те. Ажил хийхгүй байгаа орлого олмоор байгаа ээж байна. Одоо тий. Одоо жишээлбэл тэр ээж маань бол бас л их гоё байгаа байхгүй. Айгуу сайн сурцсан. Тэгэл учиргүй их мөнгө одоо нөхрөөсөө аваад арилжаах зориг одоохондоо бол байхгүй л байгаа хэрэг. Гэтэл чинь өдөр тутамдаа одоо жишээлбэл нөхөртөө амар дэм болж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр хүн гамбл сэтгэхүйтэй байсан бол бас явахгүй л юм баг. Тэгэхээр одоо яг тим ихчүүд дундаасаа бас те яг ийм уул суурьтай хүн энийг олж үзээсэй те. Гэх мэтчлэн ингээд олон бодож байгаа юмнууд байна өө тий. Тэгээд бас олон төрлийн хүмүүс байна. Энэ болгоны гоё дараагийн дугаартаа гоё хэдүүлээ ярилцаад явна. Өнөөдрийн маань жишээ бол 38 настай манай ах сурагч ах байла. Иймэрхүү үр дүнтэй явж гин. Тийм. За ингээд энэ удаагийнхаа дугаарыг дуусгацгаая. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай guys.